Уна нэрнгсэн найз нэг битсэн бол хэдэж найз гэж бодоогүй гэсэн. Хүлээ хуруугаар ингээд Миний чүчүү хаалыг иддэг байсан юм. тийм бол ингээд ча Зүгнэр ингээ нүүрт болж ингээл амар битсэн юм гаргадаг яа. Тэрч коммент хараад байсан юм байна. хүлээ хуруу маань бүр амар том эрхээ хуруу маань бүр амар бүр ингээд өөр үзэл бодлоо ч юм. Карма хүний үлнэр коммент өөрөө коммент авч байгаа шүү дээ. Огна эрхээ хөдлийнхөө эрхээ хуруу авмаар байна. Би тийм бэлээ. Тэр дээр лайк тарсан гэж Хүлээ хуруу лайк. Хүлээ хуруугаар хариу бичиж байна гэж биччихсэн чи. Чинэстэй гоё юм аа. Чинэстэй гоё. Миний найз бичсэн. Ямар найз чинь Миний best friend. За сайхан юу вэ? Үсээ тарьсан байна. Найз залуугаас залуугүй. Найз залуугаас салаагүй. Үе гатад ус тарлах бүр амар тэнэгтэй ёо. Тэг хоёр удаа талцсан чинь талах тухай юм уу? Үгүй би хоёр дахь удаага явж иж юм болсон шүү дээ. Тийм үү. Техний удаад нь очисон чинь нэг бас лаац ч юм юм аа. Бүр амар сонирн болцсон. Тийм үү. Тэгээд би дахиад өөрөөс чинь дээр очиод энэ чинь энэсээ арай урт байсан. Тэгээд ингээд авсаар агаад одоо чохоо аваад ингээд тэгтээ амар гоё байгаа ингээд хөрхөн биш амар талгаад ингээд амар хөнгөрөөд жинхэнэ үзнэ. 30 грамм скот. Үсний хүмүүс авчиж нэг рэйчлийн нэг чи зохих юм байл гэж. Oh my god. Зүгээр амар байлаа. За тэгээд нэр энэний өмнөх биш тэрний өмнөх нь бүр 2 хоногт 300 лайк коммент юуны тухай байла. Санахгүй байна. Тэгэхээр хүн хэрэгцээгүй нэрдэг л өөртөө цаадах коммент. 5 юмны л тухай. Нэг 5 юмны л тухай. Ямар ч 300 коммент нээр хурд аваа тэгээс ороод тэгээд баярлаа. Тэр нөгөө нэг яа гэх хүүхдээ явж болохгүй. Яг ингэ. За тэгээс энэ дугаараа бас 300 хүрэхээр нь дараагийн дугаараа авцгаагаарай. За тэгээ сэн сайхан би тэр уулзахгүй бол амар бодлоо. Би тэгээд амар хурд орчих нь амар сандраад яана дугаараа найз байхгүй. Хайртай хамж явчихсан манай найз. Удаан гэж уулзаа үгүй 7 хоног юм уу? Өмнөх 7 хоногор тийш дээ 7 хоногор видео юу даа. Хажи бид дуртай тааш. Би энэ дог мэдгүй чи дандаа дуусаад байгаа. Би зүгээр мөрийг л мэднэ. Чи нөгөө дандаа уулзахгүй утгаар энийг дандаа дуусдаг болохоор. Чи нэг дээр үед нөгөө за тэр яах вэ? За тэр шалт юм ярих чинь. Нэг сандаа. Зүг. Яг аян зүг чи муухна гэдэг. Хүүхдийн ордонд явж ирсэн бас өнгөө амар зүг болчихчих. Яа. Тийм 7 гараа хансан баха. Өмнөх дугаар дээр үжүүлс нэг бандаж өмсгөл маань найз чинь тийм. Тийм шүү дээ. Бандаж амар бүдүүн байсан. Йоо. Бити бүдүүн гэдэг яа үг хэлээгүй нэг дугаар хийчих гэхээр ингээд гоё юмсан. Аяа торх. Ер нь бол онд минь дорсон. Тавтай байсан. Тавтай. Урдлынх нь үгийг хэлэхгүй. Тавтай байсан. Гоё харагдсан шүү дээ. За жаараа ер нь юу тохиолдлоо? Би Сидней явсан. Би Сидней явсан. Тоглолт үзснээр ярьсан байсан тийм. Тийм билүү. Тоглолт үзчихэд тэгээд нэг DJ нэг юм Darren Styles гэх нэг DJ-ийн rave гэдэг нь зөвхөн хөгжим сонсоод манай playtime шиг гэсэн үг. Би тиймд яваад тэнгүүдээ маргааш нь Сидней яваад тэгээд Сидней 7 хоног. Уцан хувцас өмссөн үү тэгээд Стефи өмсөж гэж. Өмсөгүй штэ. Нэг өмссөн. Нэг ийм топ өмсөлтэй зүгээр даавар нь юу юм. Стефи өмсөөрэй гэсэн юм өмсөөгүй. Тэрийг өмсөл яг тавтай байх гэсэн. Тийм сонь байхсаг. Бүдүүн өмсөн ба тэгээд. Тэгээ бүдүүн гэлчлээ. Ерөнхийдөө жоохон эзлэхүү. Эзлэхүү болж болсон маш шүү дээ. Тэлэнгүй.
амар тэлэнгүй санагдаад байсан. Өөрийнхөө талаар. Тэгэл Сидней яваад аав ээж өөр амар уйлаа нөгөө эхлээд дүүн очиод сюрприз болгож чаа. Тэгээ дараа нь битээр очиод тэгэл аав ээж өөр нь уйлаа. Тэгэл хоол мол гэж шүний 12 цагт найзан лазанья идлээ шүү. Талфэ бибээр алсаа. Тийм тэгэл өдөр болгон марууж идсэн. Өдөр болгон марууж идлээ. Өдөр болгон өдөр 2 хоног. Жилатын өндрээр өөрөөсөө ээж мэдгүй юу? За арай бас. Зүгээр л нөгөө консер гэдэг лөө консва гэдэг лөө тэрний марууж илсэн л тий. Тэгэл юу н Сидней амар гоё амар дулаахан амар халуун. Гоё штэ энд бүр амар хүүтэ. Стил 11 сарын донд. Тэгээ одоо хүртэл амар хүүтэн мэд тий. Амар сонио энэ зуны гам болох нэ. Тэгээд Сидней айгуу гоё цаг агаар нэг хэсэг гоё цаг агаартайсан. Тэгээд найзтайгаа уулзсан, найзаагаа хүүхдтэй уулзсан. Тэгээ KPMG офисоос ажилласан. Тэр офис бас хэлгэж ижиглдэг нь гоё юм тий. Тийм. Тэгээ хэнийг танихгүй офис ажиллах амар гоё юм лээ. Нэг тийм хинч надтай хаа гэж хэлэхгүй. Тэгээ одоо яа тий. Зүгээр дурчдаг юм. Би ингээ нөгөө workplace одоо сервис лүгээ би Сиднейгийн офисоос ажилламаар байна гэд хэлэнгүүд миний пасс нь шууд Сиднейгийн офисын пассыг бас шууд ингээд хийлгэж өгөхгүй. Тэгэл тиймээсэн. Таав ичтэй ноход гоё юм. Манай найз чинь тий. Юу байсан шүү дээ амар ер нь айгу тухтай байсан. Амар тухтай байсан. Тэднийх нэг мууртай, муур нь одоо 21 настай заяа. Муурны 21 нас юм уу эсвэл муурны 21 дүүцүүлээд байгаа юм уу? Муурны 21 нас. 21 жил амьдэрсэн юм уу? Тийм, хүний 100 хэдэн нас гэлүүдээ. Тэгээд ингээд амар инээдтэй жааш юм амар өрөвдөлтэй заяа. Гүхийсэг юм бодод энэ нөө. Амар өрөвдөлтэй заяа ингээд дүлэрсэн юм шиг байгаа. Ингээд өөр тийш ингээд одоо чи ингээд хараа байж штэ тий. Тэнгүүд би ингээд ардуур нь гараад ингээд урдуур нь явхад ингээд амар зочтой дараах өөрх юм. Тийм ингээд зочдог заяа бүр амар туучиж ингээд байгаа юм байж байгаа. Амар хөтөлсөн муурлаа. Тэгтээ бүр амар өрөвдөлтэй. Муур чинь тийм урт наслт юм уу тий? Харин урт наслт юм лээ. Бүр амар тэг ингээд балансаа муур чинь юм болгоно ингээд амар тогтоол юм гэжтэй. Манай муур ингээд явжгаад баг ингээд таварцаг ингээд яаж тэгтээ тэр ингээд амар өрөвдөлтэй. Яг би ихлээд хараад гэдэгснэ. За ямар өрөвдөлтэй юм бэ? Гэр бүлтийн хамт тийм удаан байсан юм уу тий? Тий. Хөрх. Гэтэ яг нэг тэгж олон жил тийжсэн амт нөх. Тэр юу н удахгүй. Дараагийн цагаан сарын үзгэргүй. Харин бараг л үзгээ. Би тэгээд бүр хэлсэн штеп. Чи ээж автаа шинэ муур авч өгөө. Тэгээд чи эсвэл яг ингээд одоо хэнийг Фибиг өгснийхэн дараа ингээд амар хурдан шинэ муур авч өгөхгүй бол амар сайд биш дээ гэд хэлсэн чинь тийм ээ бодож байгаа гэд. Гэтэ тэр чинь нэг тэгж тайлагддаг юм ингээд тэгсэн штеп. Тийм үү? Тийм чи тэр нэг хүн амтнд чинь юу нэг барбигийнхаа үсийг тариаж үлмээ шинэ барби гэсэн. Тэгдэггүй гэдгээсэн чинь хүүхдээс амтнд өгсөн бол хүмүүс нэг аав ээж нь шууд дараагийн амтыг авчирч өгөөд ингэхгүй нөө ууг гашуугийн тайлах ерөөсө боломж өгөхгүй зүгээр хамт ууг гашуудаад хамт тэрийг ингээд юу байгаа нэг тэгжээж ууг гашин таних шинэ мөр хараад бол мартдаггүй шиг хэлээ. За зөвхөн iPhone авчихсан iPhone нэг тэгж хамт юу авахгүйгээр нөгөө нэг тэгэхгүй болохоор одоо нэг юм болох ангууд дараагийн юм ингээ орлуулах гад чийд юм. Тэгтээ яг тэр 70 настай хүмүүсийн тэр зан чанарыг хийхээс илүү зөв нэг тийм юм би сонсч ирсэн гэдэг. Би бас хүүхдийн амт нөхчөөс шинэ амттай өдөрч магадгүй юм гэж харж. За нэг тиймэрхүү л байлаа да. Тэгээд уул би нэг хидтэй хоол сурсан юм а даач түүч юу цамдгүй. Уул тэр үедээ ямар смарт амар жижиг симпл амар гоё хоол хийдсэн байхгүй юу. Тэг би тэр үедээ би яг одоо энийг хийх зурна гэл тэгэл энэ тэрл байхгүй. Яг хуурга хоол хийсэн юм уу шүлтэй хоол хийсэн юм. Мэдхгүй ч шиг албаар санахгүй байгаа юм шиг. Түү да. Бас тэгтээ хин Стеф чи өөрөө хоол хийх туртай юм л. Тэг өөрөө хоол хийх туртай. Надад ирцэрдэг болохоор надад өглөө бол ингээ өглөөний цай хийж өгч байгаа байхгүй юу. Тэгээ чиний хөглөө modern main changed жилөө одоогийн анги эрэгтэй хүмүүс ямар гоё болоо вэ? Манай ээж намайг манай эрэгтэй дүүгээ орыг хураалгадаг байсан шүү дээ. Бүр ингээд том болтол нь гээд тэгээ зүгээр санаар хэлсэн баха. Маргааш нь би хатан мэжтэй цагийн зөөж гисэн гэж. Тэг би маргааш би өөрөө өглөөний цагаа хийн чи хийхгүй шүү гээд. Тэгтээ тэгэл хөрх ураас л.
Гэтэ зүгээр тэгтээ яг үгүй л одоо энэ орчин үеийн юмнууд ойлгодог л хэлхүүдээ тий. Би одоо бас нэг ивэл бас нэг охид нэг хөлний цагаарыг үзэн. Чү миний чүсэн хоолыг эздэг байсан юм чи. Гэх юм болоо. Модерн манай эмээ ингээд заримдаа ингээд хүүхдүүдтэй манай эмээ хайж байгаа юм ширүүндээ хүмүүс сэгсгэр мам гэдэг байсан байхгүй юу? Хүүхдүүдээ охтуудаа тэгэл яа би намайг сэгсгэр мам гэж боддог үү? Сэгсгэр мам гэж үү? Мэдгүй. Нэг ч болоос л шүү. Айё. Гой хэлсэн шүү. Тийм үү. За нэг тиймэрхүү болсон. Өөр яла чи тэгэл явж ирээл тий хоёлын нэгтгэгтэн таарсан юм шүү дээ. Тийм гэсэн. Тэгээ бид хоёр подкастаараа уг ингээд шууд ингээд хам хаалаа ярмаар явчих нэгтгэхэд тэгээд таарч юм. Бид хоёр 3 дахь өдөр подкаст бичдэг байхгүй юу. Тэгээд яг өдрөөр ажиллахгүй бол твчгүй тэр орондоо. Яа. Тийм байна. Нөгөө нэг гэртээ байхаар ирмүнэгтэй өдөр яг харахгүй болохоор амар waste санагдаад. Ирмүн амар хөөрхөн яг ороод ингээд төмөлөхгүй гэртээ. Үнсэж ингээд нэг юм. Тэр яг зааж өгсөн юм уу эсвэл рефлексээр мэдгүй нэ өмнө гэдгээсээ сурсан юм. Угнаа бүр амар ян хүмүүс. Ахтаа өсвөлгсөн. Амар хөөрхөн юм. За чамаар юм. Надаар тэгээд дэлгэц шиг 7 хоног болгоно. Finally launch хийсэн. Тэгэл амар яг чиний явсан өдөр чи хийсэн юм ба штэ тий. Launch хийгээл. Тэгэл бүр тэр өдөр бүр амар цаагүй. Тэгэл тийм амар гоё урамтай гоё лээсэн. Хүмүүс амар их саппорт хийсэн. Баярлаа. Тэгэл хөрх амар гоё амжилттай эхлээл хүмүүс амар хийгээл тэрнээс хойш тэгээ одоо ер нь ингээл пландинг юмнуудыг хийгээл бэлтгэлийн хийгээл эхний захиалгуудаа урьдчилан захиалгуудаа бэлтэж гаргана ингээл эхний тэр хэсэг амар бисээ болохоор тэр фейсэн дээр л явж байна. Яа, гол. Тийм тэгээд Монголд чат матанда манай хоёр хариулж амжихгүй ингээл баах юм юу яатсан. Тэгэл нэг тиймэрхүү л байна да. Хөрий болоо. Манай нэг юунд Qatar Airways-д ажилладаг. Тэр найз маань бас Melbourne нислэгэн таараад ирээд тэгээд тэр найзтайгаа уулзсан. Төрсөн. Тийм төрсөн. Новотел гэдэг. Уу би өөр новотел шүү гэдгийг надад ч хэлээ золооч хэлээд ич мэдээд тэр байгаа л өөрөө очиж байгаа юм чи тийм. Ямар сайн таксины жолооч та энэ ухаалаг нүдний шил авах уу гэд тэрийг авах орлоо. Өнөө бүтлгөө. Тэгш нэг найзтай уулзсан. Тэгээ бас гоё бүгдээс амар хэцүү мөрчлөлөө. Тэгээ байнгын нөгөө нэг цаг агарын өөрчлөлтөнд цагийн өөрчлөлтөнд тийм л яваад байгаа болохоор тийм. Юу найлал орно л үнэстэй. Янз янз юм. Байнгын тэнд иждэг тийм. Гэтэ нөгөө нэг сонсоор амар гоё юм шиг хэрнээсээ ерөөс ингээ очиод тэгэж аялж маялах юмч боломж гарахгүй шүү дээ. Тийм ингээ хүү мүү тэгээ нөгөө удаан байж чадахгүй тэр нь жоох хэцүү юм л л дээ. Гэтэ тэгэл яг гоё л залуучдын сайхан гоё төрөл болж байгаа юм да. Тийм тиймэрхүү юм болсон өөр юу боллоо. Ээж манай ээж ирэх гэж байгаа. Тийм. Мадугийн виз одоортол гараагүй. Амгаа битэр бүр. Амгаа хив хэцээг гаргаач. Гаргаач. Хөхөрөө чи нэг дүүгээд алт юм уу? Юм гаргачихваа. Үзэлтэй болоо. Тэрс зүгээр амар фан. Ойлгох нь подкастд нэг үе боддог гэсэн тийм. Гурван чи нэг үг гэдэг зүгээр. Тэр барбарис асуусан. Iconic. Өөртөө бодож инээдэг гэдэг ч юм уу. Тэгээд ээж ирж байгаа. Гэхдээ манай ээж энд өөр ажиллаар ирж байгаа болохоор 4 хүн онцоод тэгээд ер нь л явна. Тэгээд сая ажил ивэл нөгөө grandparents-тэй гэдэг өчтөр болсон гинэ. За. Тэгээд ганцаархан намайг дуудахгүй байсан. Харин ихтэйсэн бай заяа. Тэгээ ээж эмээ өвн байхгүй нас орсон ч юм эсвэл энэ бэдэг хүмүүсийнх нь ээж аав нэрд юм гэсэн чинь энэ ч ирээгүй гэнэ. Тэгснээ бас нэг хүүхдийн нэр хэлээд тэр бит хоёр л ирээгүй чи яагаад ирээгүй ингээд. Заавчлаараа дараа жил очие гэсэн чинь энэ зөвхөн preppy хүүхдүүдэд байсан чи. Уучлаарай гэсэн залуу таглаад. Ирээгүйгээд өөлж байна уу чи? Юу ч гэлээ. Нэттэй л юм ярьсан. Залууч чи. Энд бүр юу ч байгаагүй гэлээ юу гэх. Эцэгхэн уралд эцэг их ч эцэг нэсэн мөтлөө байгаагүй юм ярьсан. Өө нэрлэж байгаа юм байхгүй ээ. Гэртээ. Хөрхийн эндээ жоохон фейлтэй жоохон надад ууртай байгаа юм байла. Эмийн дараа 7 хоногт ирээд тэгээд ганцаараа очино. За. Тиймэрхүү байна да. Тэгээд Австралид ээжээр жоохон юу авчруулах юм бол планд авчруулах юм бол бас ганц нэгээ зармаг. Гэтэ
зархаар нэг тийм шуналтай авгаа гэж хэлүүлэхээс би амар санаа зовоод тийм аа. Тэгвэл зарвал хэдэр зарах юм? Харин тийм тэр хідээ зархан гэдэг чинь одоо шилбэл тавтай морил өрмөний авчирангууд зөвхөн Австрали дотроо шипинг хийж байгаа зардал нь шүү дээ тий. $21 болдог. За. Чи номныхоо зардлаас манай ном ч өөрөө 58,000 төгрөгийн үнэтэй ном заяа. Ном шигээ зардлаар яах юм шиг. Би одоо харин тийм тэгээ би яг нэг сүүлдээ бүр $21 арайд эндээ тэгээд чинь $19 шипинг нэгүүд $2 пакэж мэгж болоо тийм болчих тахгүй. Яаж л хэмжээ нь ингээд том болоод ирэнгүүт. Тэгэл сүүлдээ шипинг гээд нэг $9 ч үлээ нэмээд бол тавьсан л да. Тэгтээ тэгсэн ч гэсэн ингээд айгүй их мөнгө аваад байгаа юм шиг ирнэ нөх амар юугүй. Одоо айгүй ажиллагаа их тийм мөртлөө нэг тийм амар шал хэрэггүй юм дээр нэг юм чултаа аваа гэдэг нэрээ баастаад яд цэцэг бим багийн чиний нүр явуулдаг гэж шүү дээ. You in Amic, you don't have it. Do you have it? No. Car is waiting for me. Юу гэж цаашаа ярьсан. 12 сар. Юу гэж хэлсэн. Тэгээ мэйчээс болж байгаа хой тий. Би дэвтрээ зараад готод авсан чонд байна. Тэгээд болохоор жоохон санаа зовоо. Тэгээ пландич гэсэн яг нэг тиймэрхүү зардал. Пландич өөрөө бас хүн тахгүй. Тэнгүүт энд Австралид ирж байгаа юм чинь килограмм $20 юм авдаа штэ. Тэнгүүт Монголоос наашаа авчих зардал нь $10, дахиад шипинг зардал нь 15-аас дээш гингүүт би зөвхөн шипингд $25 зарцуулах болчтой болохоор тэр нь ингээд амар төвхтэйдэг. Тэгээ ер нь зардаггүй юм. Тэгээ Монголоос 2 кг хүртэлх тийм ачаагч бүр үнэтэй авдаг хгүй. Тэгээ хүмүүс амар их олон улс руу авъя, ийшээ Япон, Солонгос, Герман, Мэрман гэж бүр бааш их чаад. Ирсэн тэгэл бүгд нөрөө sorry л гэж нэг зарим нь бүр уурлаад те 3 дахь жилдээ зарчиж болтгүй юм уу болтгүй. Үгүй заримаас их зовсноо юм лээ.Ээс гоотлоо тэгээд ав юм үтмиг аваар. Do you have it? Юу марлаа штэ. Тэгээд ээжээр авчруулж байгаа. Ээж ч бас ачаа нь яахгүй нэмэлт нөгөө чемдааны мөнгө төлжөөс авчрах болж байгаа. Тэгээ бодохоор жоохон тийм. Гэтэ бас энэ хавьдаа ер нь авчирнаа гэж бодож байгаа. Яа. Тэг яг ойрхон байх юм бол за ирж байгаа нь худлаа л та. Тий, худлаа. Тий. Яг энд нөгөө нэг ивент бол тэрэн дээр л ядам өгс. Тэгээд ямар ч нэг тиймэрхүү болоод их юм бол би өөрийнхөө инстаграмаар зарлаа. Тэгсэн нөгөө тавтай морил өрмөн нь бол ер нь надаа ингээд хитчээс ингээд амар тэр мөнгөө ингээд буцаагаад ингээд нөхөхүй амар тэр чин дуурсан ч штэ тий. Тийм болохоор надад л хитчээс амар би хөзөж өөрөө мөнгөөр авч үзээ. Худлаа. Хөрхөр нэт нөгөө тавтай морил сарын угнаа гэж өргөнө. Минийхийг спешиал хийж болох аа. Дөрмөд англиар орчуулаад италиараа. Стакио. Чэтгэж яа. Замцтай ирж байгаа маань тэгээд яад зарах барахыг нь тэгээд эртлээ хоногт ээж ирчих юм ш. Тэгэхээр хоёлаа дугаараа яаж бичих вэ? Жоо наанд бичүүлж юм жоо. амжин штэ. Ээж 3 дахад ирнэ гэхээр нэгтгэд ч юм уу бичүүл. За болж байна. Окей. Найз нь сонь зүглүүлээ бич заяа. Сонь сайхан юм хагур юм. Тэг би маяг шиг. Яаж тэгэж би тэг бичлэг ингээ үзэл суугаад ш. Энэ гангар шаазан боол ингээ. Тэгтээ амар тэдний шаазыг авсан байл танахаас би цаахгүй шүү. Зүр ярьж байгаа нээр гоё ярьд юм аа. Хоёлын энэ физикл эшээ яриараа гэсэн чинь физикл эш үзээгүй те. Физикл эш уг нь амар гал халуун хэсэг дээр байгаа шүү. А тийм үү. Хүмүүс тэгээ бичдэг. Би үзэх гэж оролдъё. За тэгээ үзээрэй. За тийм үзье. Танай энэ хүн чинь танай найз чинь Итали хүн болсон. Миний амьдрал гів гинт бүр амар бизи болсон тохоо. Байнга ингээд full schedule тааж гэсэн. Тэгээ schedule би өөрөө гарахгүй байгаа. Тэгээд яа. Итали schedule-ээр яваад байгаа. Итали schedule-ээр яваад. Чи энэ хагас центр сонирхолтой план дээр байгаа юм уу? Хагасаа өдөр нөө дүүн food truck нээж байгаа. Тэгээд тэр нь явна. Тэгэл өөр ч нэг сонирхолтой. Хаана нэлээ би сайн мэдэхгүй байна. Ямар ч нэг газар л гэсэн. Тийм. Би нэрээ жолооны юу авах гээд жолооны сургалтын сууж байгаа штэ. Тэгээд driving test өгч байгаа. Надад бол ингэ зүгээр хажуудаа хүнтэй явахаар ингэ болморч юм шиг заяа. Гэтэ хүн байхгүй бол миний яг тархинд яг аль тишиг ирэх юм бол гэдэг яг бодол ингэ сэтгэл. Тэжэнис нэс. Моя. Жүүрхлээс бом. Хоёул нэг хэсэг авирсан бом. Тэр чи яав нөө подкаст үзэдэгсэн байхгүй. Нэг хүн бом гэрэд санахгүй нөө. Сопор. Я мэт хайда таарч шуурдаг. За окей. Тэрнээс хойно бом гэдэг үлдсэн. За.
Яг ийм inside joke авирах байна л та. Харин тийм хинч ойлгох. Зүгээр дагаа инээдэг байна. Пом. Тэгээд 24-нд бүгэлцэн гэлүү тий. Тэгээ одоо 2 хичээл аваад тэгэл шүү дээ. Яа 2 хичээл аваад тэгэл Чи чадна. Би чадна. Гэтэ чи бас навааг бодвол зүг чигээс яриа дээр болдог болохоор тий. Гэтэл урам зориг туягч бас ерөөсөө тэр Австралид PR авах CTC-ийн авах менежер болохоос илүү хамгийн хэцүү юм жолооч болох миний амьдралд хамгийн боломжгүй юм жолооч болох юм шиг санагддаг байсан гэдэг. Тэгээ жолооны өмнөхөндөө энийг унаад хоёр дахь тэр практикс чи бүр хөвөлсөн гэсэн. Тийм үү? Oh my god яанаач. Тэгэхээр би яг тийж боддог байхгүй надаа ингээд эн чинь ингээд нэг юм IELTS-ийн оноо авах ч гэдэг юм уу ингээд аваад болоо юм биш байхгүй юу тэгш ингээд байнга би тэрэндээ сайн байх хэрэгтэй байнга надтай хамт риск явна тэнгүүт ингээд байнгын тэр нь ингээд амар тэг би ингээд үнэхээр чихнээсээ сайн машин барьдаг манай найз нар бүгд амар юм гарууд л та хажууд нь тэрийг харантаа энийг хардаг юу арах юм гэдэггүй зав би үнэхээр юуслэс гарахгүй тэгэхээр би тийм жолоо барьдаг эмэгтэй хүмүүсийг амар хүнддэг. Тэгсэн чадна ч. Би урсандаа л ингээд Стефиг ингээд хойшоо ухарж яхад нь тойлыг хаагаад ингээд уруулаа. Тэгээд excuse me. За нэг тиймэрхүү сайхан танд яг өндөө өөр юу байсан нэлээ планераас ар тийм үү. Өнгөрсөн сард юу болсон бэ гэж. Just үнэхээр цаг хөтлөх юм а те бро. Би тийм намайг хүн яаж өөрөө хөтэлдэггүй бичээрэг юмс би ерөөсөө тийм лаг хөтэлдэггүй ш. Би ингээл хийхстэй ажлаа бүгдийг бичиж тавиал өдрүүддээ хуваарлал тэгэл тусахчихдээ шүү дээ. Тэгэхгүй болохоор үгүй ажилдаг байхдаа бүр ингээд цаг минутаар нь гаргадаг гэсэн байхгүй юу. Одоо бол ингээд ерөөд нь хуваарлчаал. Эвэлийн төрсөн өдөр хийх гэж байгаа юм байна. Тийм сайхан байгаа юм. Тэгээд энэ Австралид ч энэ хүүхдийн төрсөн өдөр хийхээр амар үнэтэй юм байна манайхаа. Би тийм тэгэл нөгөө байнга одоо хүүхд үлдэх гэж байвал бод. Би танаас тийм амьд гондомны амьд спираль байнга ярьж өгдөг шүү та нар хүүхдэд үлдэхэд та нар сайн бодцоо. Ивэл хөөх юм цэцэрлэгтэй ахтан л нөгөө нэг ангийнхны энэ тоглоомын газар ч юм уу ингээл гэр мөртөө дуудаал тэгэл ингэж мингээл хийдэг. Сая ивэл бас нэг төрсөн өдөртөө өргөцсөн чинь тэр нөгөө Demon K-pop Demon Hunter гэдэг тэрний тийм эсвэл баахан эмгтэй найзуутай плюс ивэл хоёр бандтай өрсөн. Тэгээ нөгөө нэрээгүй очиход ирээгүй сахгүй. Тэгээ ивэл орч баахан октодтай тэгээ ивэл ээж битгий яв гэд заяа. Энтертейнер энтер дуутцсан. Тэгээл нөгөөдөл ингээл хөрхэн тоглож моглуулал тэгж мэгэл. Тэгээд ингээ өөрөө ингээ партистэй болохоор өөрийнхөө төрсөн өдрийг хийнэ гэж зам. Тэр төрсөн өдөр татснаас яриаг юм бэ. Тэр төрсөн өдрөөс амар awkward. Энд чи өөр ингээ хаусан дээр ирсэн бол тэг хүүхдээ орхиод юу нь явчихдаг юм байна заяа. Тэгсэн чинь би амар бороотоод тэг мэдгүй ивэлийг аваа бууцсан. Тэнгүүтээ золоо яараа явцсан. Тэмэр чи буцах зам байхгүй заяа жоохон зайтай. Тэгээ орсон чи нэг 5 6 эцэг тэгэл амар чимээтэй дунд нөгөө хүмүүстэй ингээл амар socialize хийх. Яг тэгэл зүгээр л байгаа л байдгийг болгодог л та. Гэхдээ ерөөс амар тийм удаан байдаггүй. Тийм удаан байхад ер нь жоохон айгуу тийм хөвгтэй. Тэгээд за нэг тийм паркинд очисон. Тэгсэн чинь ивэл төрс өдрөө хийгээл дээрээс хойш яриад. За энэ жил хийгээд өгчий яашаг гээл тэгсэн чинь нэг хүүхдийн $40. Ангийнхаа бүх хүүхдүүд дуудана. Нөгөө ангиасаа тэр дуудана. Нэмээ тэр дуудана гэдэм бай. Тэгээд $40-аар юугаар 27 8 хүүхд заяа. Тэгээд $1,000 $1,500. Тэгээ бас goodie bag. Тэгээ нэмэх нь goodie bag маяг тэгэл өөрийнх нь бэлэг байлыг юм уу гэдэг. Окей. Хийгээл заалахаар энэ жилдээ гүрийг л хийхээр болсон. Тэгээд нэг тоглоомын ойрхон нэг тоглоомын газар л юм дээ. Тийм нэг тийм Запландыг аваарай манайха. Энд реклам оруулах юу? Запландыг аваарай. Дараагийн дугаард ямар эм авсан харуулъя. Do you have it? No. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа плантахад бэлэн үү? Бүтэн жилийн турш төлөвлөхөд, төвлөрөхөд, зорж биелүүлэхэдтэй налгуурхан туслах Аяллаа тань хамтрагч Пландитай танилцгаая. Жилийнхээ зорилго төлөвлөгөө, хүслийн жагсаалт, хүслийн самбар зэрэг бодитоор тодорхойлох хэсгүүд. Сар бүрийн төлөвлөгөөгөө англиан бичиж, эренблэн сарын төгсгөлд нь эргэн дүгнэх хэсэг. 7 хоног бүр зуршлаа хэвшүүлэх, талархлаа бичих хэсэгтэй. Аялын төлөвлөгөө, үзсэн кино, уншсан ном, талархлын тэмдэглэл, хадгаламж зэрэг тухайн жилийг тодорхойлох бүтээлч агуулгуудтай. Чөлөөт цэгэн хуудсуудыг ч мөн агуулсан бөгөөд он сартай болон он саргүй хувилбараа сонгох боломжтой. Планер бүр нэг нүр стикерийн хамт бэлгийн цаасангуудтай хүргэгдэх болно. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планд.
Тиймэрхүү сонирхолтой. Тэгээд бас тийм парти надад бас мөнгнөөсөө гадна айгүй төвхтэй юм баахан эцэгчүүд ирээл баахан юм ярих хэрэгтэй. Oh my god. За тэгээд би уг нь бас гайгүй social animal шүү дээ. Тэгсэн мөртлөө стил амар тийм нэг ярих сэдвэн айгүй төвхтэй амар. Хэрэв зүгээр Монгол хүмүүс байсан бол яах байсан бол гэж боддоо. Тэгсэн бол арай дээр байх байсан уу? Надад зүгээр хамгийн хэцүү байдаг нь тэд нар юу expect хийж байгаа вэ? Бид нар юу expect хийж байгаа гэдэг нь би хийж байгаа гэдэг ойлголт байхгүй болох надад амар хэцүү байдаг. Анх паринд очихдоо жишээлх юм бол ингээ хүүхдээ яаж хувцлахаа мэдэхгүй заяа. Ямар бэлэг авал зүгээр юм бүр нэг юм найз хүүхдээ бэлэг авч байгаа юм шиг амар үнэтэй бэлэг авах ч бас сонин штэ тий. Тэгсэр нас хүний хүүхдээ төрсөдөрт очиж яахан сонио гэдэг юм. Тиймэрхүү юм анхандаа хэцүүсэн. Хэдэн төрсөдөрт яваад ирэхээр юу нь бол учрыг олж байгаа шүү. Тэгээд дээрэс нь ингээд хамгийн анхын очдөг паринууд болохоор ингээд хоол ундын яад юм бол гэж боддоос. Энд юу н хинч хоолн дээр юу н санаа зовдгоо тий. Тийм. Миний очижсэн бүх юу н гадаад парти амар новшин хоолтой. За наа та зүгээр нохоондоо хайж үг юм байна. Тэгсэн өөрөөсөө ингээд хайптай ингээд зүгээр л болоо л ганцаа. Тэгснээ монголчууд ч хаач амар тийм дайралтаа мэлэн халуун тийм хоол займаагаар. Тэгээд тийм болохоор яг нэг цаанаа санааны хамхартай тэрийг мэдгүй. Тэгээд энд ингээ паринд ээж аав нарт нь бэлцэн минь хинч иддэггүй заяо. Тэгээ миний тэгээ бэлцэн хинч иддэггүй хам бол би амар сэтгэлээр унаа. Тэгмэд энд ингээд хүмүүс угаасаа тэгээ төрсө хүүхдийн төрсө төр өдөрт очихдаа ерөөхдөө л бүгд амар бүрэн хоол ундаа идээд ингээ очиод ямар ч хоол экспект хийхгүй. Очиж би амар үлээ яваад орсон тийм байхгүй. Хүүхдийнхээ гүд юм байх нь шоколад хийж идээд. Тийм юм expectation байг зүрдэг гэсэн болохоор нэгдүгээр амар тохгүй байдагсан. Одоо яг тэр юу нь бол амар гайгүй болсон. Гэтэ парк маркет төр бол хиймэргүй байхгүй. Тэгэл тэр чинь яг бүтэн би өөрөө одоо ингээ снэк хоол нүндээ бэлдэх болчихно. Тоглоомын газар чинь бол цаанаас ингээ хүүхдийн нөгөө нэсгэд хоол юм гарчиж байгаа. Тэр утгаараа амар амар. Тэгээд мэдгүй стил 3 жилийн дараа би амар тийм австрал соёл сураагүй л байна. Тэгээд одоо би чилвэл би пари ивэл хизээч тэр нөгөө нэг fairy toast-тэй юм хийх. Oh my god. Very disgusting. Fairy toast-ны энд ингээд миний мэдих бүх эндхийн хүмүүс дуртай заяо. Тэгээ бүх миний баг бүх очижсэн партийн дээр ингээ 5 4 ингээ тавьчихдаг. Тэгээ бүгд fairy toast гэж бүгд идэх заяо. Стив намайг идэхүү гэдэг ихэнх. Амар харахад заваа миний шүүд үздэг. Тэгэхээр тэр нөгөө парийг нь хөвлөжөл амар boring пари болж магадгүй мэдчихлээ. Тэгэж гисэн айлд очиход яг тэгэл тэр нь гар халирсан ёо. Хэрэг ирүү ивэл за та болно гэх би яг монголоор загнадаг байхгүй тийм. Тэгвэл одоо болно чи 3 идчихлээ одоо болно гэлтэй ингээд. Яагаад гэдэг. Тэгэл буцаж ирэх гэнэ яа вэ? Чи надад ч монголоор хэлээч. Таны тиймэрхүү байна. Окей. За энэ 7 хоногийн битээрээс идэв болохоор ик гэхээр одоо монголоор юу гэж хэлж болох вэ? Дотор арзгнуулаад идэг юм тийм. Дотор арзгнуулдаг тийм чамд хавгүй болгодог нэг тийм жижиг юм тийм үү? Жишээлбэл монголчуудад энэ YouTube үздэг хүмүүсийн хэцүү байдаг ик нөгөө хүний яриа таслах юм шиг байлаа шүү дээ тийм. Харин тийм шиг байлаа. Тийм гих мэдчлээ нэг юм төвчж чадахгүй гэгүүлээд байдаг юм тийм. Чичтэй ер нь яриа нэг тасалдгүй шүү дээ юм. Тэгэхээр би чамайг надад ярьж байгаа нэг тасалж байгаа гэж чинь. Тэр гэхдээ ийм юм шиг байлаа. Одоо ингээд подкастнууд заахаа хойлонд ч нэг алгалтаа ингээд нөгөө мэрэгжлийн подкаст хийж байгаа юм чинь яг ам дээрээ байгаа. Тэнгүү тэрний хүний ингээд амнаас гарч байгаа бүх аваа хүний шууд энэ чихэнд ирж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд за маа гэж хэлэх шууд ингээд чих рүү ороод. Одоо чи битээр ярихад бол ингээд бүр яг чиний ингээд чихэн дээр би амьсгалаад байгаагаас шал өөр мэдрэмж өгж байгаа. Тэнгүү сонсож байгаа хүний чихэн болохоор ингээд яг чихэн дээр нөгөө хүн нь яриаг нь шууд пан гэл орж ирдэг ч юм уу. Эсвэл ингээд зэрэг орж ирдэг ч юм уу. Ингээд сонсогддог болохоор яриа яаж байгаа ингээд бүр хідэн 10 20 нуглагдаж нөгөө хүндээ мэдрэгдээд байдаг. Тэгээд жоохон юм бол бүр тэгээд идэв юм шиг санагдаад байна. Тэгээд бид дүг нь ийм байхгүй шүү дээ. За зүгээр. За чи ер нь 5 минут бичсэн үү нэг жижиг саж юм. Би амар их бичсэн заяа 5 биш. Айгу олон асуудалтай хүмүүстэй юунтай маяглаад байдаг юм гэсэн өөрөө монгол олон юмтай наасантай. Тэгсэн чи би хайж 5 Баргийн бисигөө ингэж миний нээз гэж. Үгүй би яг надад олон байгаа вэ гэхээр би миний айдаг төрлийн хүмүүс гэдэг нэртэй заяа зүгээр тийм дангаараа ганцаар ярьсан видео хийх гэж зүгээр тэмдэглэн явчихсан. Тэгээ тэрийг өөрчлөлөө бичсэн. Тэрийг хийхгүйгээр. За. Окей. За хин хэлье. За чи хэл. Йоо яана. Psychological юм орж миний тэнийг юм байх шиг байна. За яах вэ? Сэтгэлийн гүнээсээ ярьж чаддаггүй юм. Тэгэж би хажуунаас нь би эрэгтэй хүний чихчийн өрөөний урт юмсанд амар дургүй. Тэгээ
тэр яг юунд зэрүүлэгдтий? Хамраа худал зэрүүлж байгаа шүү дээ. I don't know. Үнэхээр тэр бол үнэхээр яг миний яг икний бүрээ дагаврууга таст. Над хомсож авч өгөө. Хоруудын хам. Дээр үеийн болохоор нэг ийм кино байдаг хгүй. Бүхтэй кинод маань нэг охин ингээд барилдаад нэг амарлаг бүхий давж бэлтгээ заяа. Нэг одоо нэг домог байдаг штэ эхлээ бүхий зодог шуудаг чи юм битүү байсан мэс ингээд тэн дээр нэг хорос ната бүхэн ингээд чигчөөрнийхээ хуурмц ингээд албаар ургуулж агаад тэр автаа ингээд барилдахтаа ингээд энэ цавных нь ингээд шүмсээ тастаад тэг ингээд доглон болгочтой байхгүй юу. Тэгээд идэх гээд идэх юм уу? Миний ширмсийг тасдаг. Хиний ширмсийг тасдаг. Ширмсийг тасдаг гэдэг. Тэр бол үнэхээр. Тэр нэг олон хүнд байгаа хаа. Би бол шууд би амар олон тийм хураа харж исэн. Тийм хураа харж. Гадаад хүн гэж ургасан маа харж исэн үү? Харж исэн. Тийм. Аз хүмүүс. Тийм дээ байдаг шүү. That's very disgusting. Yes. Надад болохоор штэ тий. Итгэл нь ийм хэртэй хүмүүс заасаад байсан юм аа. Надад болохоор ийм хамгийн ихнийх нь оруулаа ингэж хүрээлж хүмүүсэд штэ. Тэр үеийн хүмүүсийг хүрээлсэн мэт ингээд ингээд багангийн багш нар ба. Окей яг нэг тэг амар хичнээн тэгж хүрээлдэг юм шиг санагддаг байсан заяа. Тэгээд би тийм хүнтэй ингээд ярихдаа угсаа маш болгоомжтой ярьдаг. За нэг өөрийг хүрэгчгүй алгадуулж байгаа шиг доосчих юмсан гэж боддог ч юм. Одоо ч гэсэн надад ингээд оруулаа бодцсан. Тэгээд сүүлийн үед ингээд нөгөө шивээсээ тэгж хийлэгдэг болсон шүү дээ. Уруулынхаа шивээсийг тэнгүүд бүр айгүй үснэ тэгсэн чинь бүхүүрч нэмээ тэгээд нүрээ буцсан байг. Одоо буцаа тренд болоод байгаа юм шиг үлээ шүү дээ. Мэдгүй. Тэгсэн ингээд уруул хөрөлгчээр ингээд буцсан би бүр тэгэл за хүн тэнийг бодож сурах тэнийг бодохгүй бол хизээч гоё бодож сурахгүй гэж боддог болохоор би дүүгийнхаа ямар ч тийм юм дээр ингээд зүгээр л шүү дээ хөрх яг тэр бүх хүн яг тийм үеэ ингээд авч байгаа болохоор би тийм хувцлалт тийм дээр нэг ер нь комент хэлдэггүй зүгээр хүүе чи согоос одоо битэрийн 10 жилийн зургийг харах юм бол битэрийн ингээд контур бүр инээ хүртээ тэр яа дэшинэс тэгээд содогийн хараа урлагтай ингээд юм давлавчаад юм миний болохоор зүгээр ингээд надаас ерөөсө контр зөгтгөөсөн блэ. Бистэ айгүй контрттай. Ааха яа бүр. Гэтэ зарим хүн нэг жимбигээд нэх хөөрхөн тийм. Тэр хөөрхөн охин дуугаараас нэгтэй ер нь жоохон буруу штэ. Бид нэр төрөхөөс нэлээд хөөрх шүү. Тийм. Тэгээ би тэрнээс нүрэ бодо болсон. Тэрнээс хойш ганцхан удаа юм уу? Үгүй би 2 дугаар ангидаа 3 дугаар ангидаа нөгөө 10 жилийнхаа төгсөлтийн 2 жил юу нь бол битүү боц өглөө болгон бодсон. Миний одоо энэ зөх би борогоод тэр нэг штэ хаач. Тийм хаа би бас айгүй контр төсөн. Гэтэ би одоо ингээ бүх зургууд харахаар надад ёстой зөгтгөөсөн юм гэж бод. Гэтэ айгүй удаа 4-5 жил болсон. Ажил хийдэг багтаа ч гэсэн. Тэгээ бас уруулны нөгөө нэг филлер хийлгэсэн хүмүүс чи яг тийм гоё басныг харж ирсэн үү? Одууд ч одоо бүгд л тийм шүү. Энэ celebrity-нүүд ч одоо Kylie Minogue. Эсвэл би яг нөгөө нэг гоё болцны нөгөө хийлгсэн гэж бодохгүй ч яж магадгүй зүгээр нэг хийлгээд байгаа юм бол ерөөсө төвлөрөхгүй нэг бомбор хоёроо оруулаад яг хөөхөн хийвэл амар хөөхөн байдаг баха. Харин хүмүүс дуртай юм шиг үлээ. Тэгтээ мэдгүй. Ихэнх л ер нь фейлдсэн чи харагдаад тийм да. За окей. Дараагийн дагаар дээр хоёул дараагаад плантиг ашиг баясаа уруулаа мод Do you have no плантиг цэвэр ашигч явдаг. Хамрандаа тулцсан. За. Миний дараагийнх болохоор таасар мараар ингээд нийл салаа 50 хүмүүс ингээд өөртөө тавьж өгсөн ингээд халбаг малбахаар ингээд шууд ингээд салаанаас нь ингээд хутгаад ингээд аваад иддэг штеп. Тэр бол миний үнэхээр ийгтэй бол бас тултал хүргэж чаддаг. Үгүй. Салаан дээр халбаг тавьчихдаг штеп. Тэгээ тавьсан байгаа дүртэл ингээд өөрөөхөө ижижснаар ингээд идэхээр тийм ээ тэр жоохон хотын соёлтэй бид нар миний сумад ойлгоод нүгтэй өгчээсэн соёлноос болохоор тэр нэг. Окей. Дараагийнх нь болохоор өг үсгийн алдаатай бичдэг хүмүүс.
Тэгтээ ингээд гээгдэх их шиг бол одоо ингээд өнгөрч заяа. Үйлдэхийн өмнөх манайхаа хитгэн дөрөв цээжилж байгаа. Үйлдэхийн өмнөх хэгийн урдх их шиг гээгддэггүй шүү дээ. Ядаргатай. Тэгээд одоо ингээд жишээлх юм бол уг ан гэж бичиж чаддаг хүмүүс заяа. Уган гэж бичдэг хүмүүс бүр надад бол very red flag. Надад ингээд дуудсан юм уу? Угна гэдэг юм уу те. Уг нэр ингэсээ чамтыг санагддаг уу? Бичиг үсгийн алдаатай хүмүүс. Тэг амар сонь санагдчих штэ. Одоо чи манай натаа зүг ажилладаг байсан хүмүүс хэр байсан бэ гэж асууж байгаа байхгүй юу? Хэр байсан бэ? Хэр байгаагүй. Хэр байгаагүй. Яа, уг нь тэр нь энэ гэдэг үгийг та нар тэг гэдэг хэлий үгийн үзүүрийн гэдгийг яагаад уушхад л уган бахад чи яагаад уган гэж хичээд байгаа тэг уулан гэж хичиж мэддэг лээ. Стил бүр ёо тэрийг бүр ингээ харахаа надаа шууд ингээд ямар ч 10 жилийн боловсралгүй юм шиг санагддаг шууд даам санагддаг. Тийм амар даам санагддаг нэрнгэсээ яг хав тэгээ бүр улаан цай юу болж явах өршөөж боддог л доо. Гадаадад амар олон жил болсон ч юм уу эсвэл гадаадад өсч мөссөн ч юм уу. Тиймэрхүү бол яг хав тэгээ ойлгож хүлээж авдаг. Тэгтээ улаан цай юу биш хаад албаар арай гэж боддог. Тэгээ бүр тэр хэцүү нөө бүжин мөжөнгөө бол бэлчихсэн. Тэр бүжин бэ нүү бүжин бэ нөө тийм. Тэрийг байлаа гэхэд энгийн юм мэдгүй. Тэгээ дээрэс нь штэ те чат бичихтэй нөгөө V-ski-г B-гээр бичдэг хүмүүс би хэрвээ ингээд үнэхээр нэр синглаа нөгөө хинж ми татаад чатлаа намайг явах уу гэж бичих юм бол би зүгээр зайл гэж шууд хэлсэн ёо. Яби битгүү. Боб битгүү. Баба яби гэж нөөдөөсөн. Нэр ингэс ёо. Чам тэр зүгээр идэв. Япоо гэж бичдэг хүн байгаа юу чамд? Надад тийм тэгждэг юм байхгүй. Тэр бол бүр надад бол эрэгтэй хүн тэгж бичих юм бол бүр амар сонир санагдана ёо. Ажлын байл бичээрээ. Ажлын боб төм. Бичээрээ. За миний дараагийнх болохоор сайн танихгүй дөнгөж танилцсан юмнээсээ найз нь тэгээд найз нь ингээд гэхээр надад жоохон. За энэ нөгөө тэр чигчүүр хүмүүс бодвол арайгаагүй заяа. Тэгтэл надад амар тухгүй байдаг. Би ер нь хизээч хүнийг найз нь тэгээд гэж хизэж бичиж байгаагүй. Чи баг намайг найз нь гэж шааж байсан. Би хэрэг найз нь гэх юм бол амар саркастикаар л амар бичиж ийн л гэсэн. Найз нь байхад хүртэл найз нь гэж хэлэхгүй шүү дээ. Найз гэдэг үг надад байхгүй гэж. Миний номын шүүгсийн сант юм байхгүй. Тийм. Тэр их хойлоо угсаар найз нь гэж бичих угсаа амар пүси гэж боддог. Байхгүй юу угсаа санааныхаа муур тэгж боддог болохоор. Тэг гэж боддсон юм тийм ууна нэрнгсэн найз нь гэж бичсэн бол хэдэж найз нь гэж бодоогүй гэсэн. Надаа яг наадханд чинь тутмын dear гэдэг үг жоох юм үсээ үзэгддэг юм. Өөрөөс дээрж би минь dear гэдэг үг үү. Жижиг баха. Хай dear гэдэг үгнийг ашигладаггүй. Сэн чатны админ шиг. Окей. Чатны админ гэж админ гэж бичиж байгаа хүмүүсээс амар тэнэг. Админ тэгээд би нөө сайхан юу үзлээ. Би нөө сайхан юу үзэм нэг эндээс аг оруулж ирээд Монгол зараад идэг. Нэг их чинь аав охин хоёрын тэр их чи бүр хурмаа бирмэр гуцсан байл шин. Тэгээд тэгсэн чи тэр их чинь тэр аав нээр алтартай юм шиг л. Тийм алтартай юм шиг. Аав дэрийг үдчихэд аав нь баг ингэж чадна. За юу вэ? Юу гоо. Аавын бодолтой зүгээр. Тэр ихч дандаа админ гэж ярьдаг лөө. Тэгж ярьдаг байгаа тийм үү? Тэрийг аяа ойрхон. Админ гэдэг ханагсан сан. Юуны пэйж рүү одоо ингээд би ч одоо нэг хэдэн пэйж ч юм уу Instagram аккаунт байгаа штэ. Өөр админ байгаа штэ. Би админ хай тэр. Тэнгүү тийшээ шууд залхдаг хүмүүс надад амар юу санагддаг. Вау, тийм үү, тийм байт юм. Амар их тэгдэг. Сүүлийн үед бүр тийм их. Тэг яг ер нь бол алдаа нь бидний ингээд тавьсан айлын утас холбогдохгүй байхаар залгаж явах магадлал ер нь бол ихэлтэй. Гэхдээ ингээд тэрэн дээр админ байгаа. Одоо жишээл миний пэйж дээр дор хаяж 3 4 админ байгаа хгүй 4 5 ч юм уу тий. Тэнгүү тэр бүх өнөрөө дуудлага ярьж байгаа шүү. Би бол хизээч тэрийг бол авахгүй заяа. Гэхдээ яг гэл манай хэд аавж маа ярьдаг баха. Гэхдээ яг ер нь л бидний буруулах л та. Гэхдээ надад бол тэр айгүй эвгүй байдаг. Хүн рүү
би нэг өөрөө залгаж чаддаг болохоо тэр юм уу хүн рүү залгах дугаар нь тавьсан дугаар руу залгахад хэцүү байхад яаж пэйж админ руу залгаж чаддаг байна гэд миний хувьд айгу тийм ойлгож чадахгүй юм байгаад дээ. Гэхдээ яг хөө тэгээд манай пэйж рүү юм авахгүй залгасан байх. Уучлаарай. Энэ уруул хиймээр байгаа болохоор залга. Тийм тэр жоохон эвгүйсэн гэдэг юм аа. За миний дараагийнх нь болохоор шүү дээ тий. За би өөрөө жоохон тийм байж магадгүй за. Гэтэ тэр энэ бол яг би өөрөө яг тийм ситүэйшн байгаа учраас тэгж байгаа. Надаа ингэ амар ингэ мөнгөтэй ирнэсээ ингэ ядуугийн дүр тоглож юм ярьдаг хүн гэдэг айгу амар ятгах тийм чи юу амар мөнгөтэй ирнэс ядуугийн дүр тоглоод байгаа юм уу? Би би тэрийг ингэ би ингэ тэрийг авах гэсэн чинь үнэхээр өстө мөнгө хүрдэг. Старайл гэж амьдарч ин гэд тэгсэрнээсээ ингэ мөнгөтэй тийм мэдээд байгаа шүү дээ. Тэгсэрнээсээ тэгж ярьдаг хүмүүс надад зүгээр л шалтаа гэдэг. Би болохоор би яг авмаар байгаа. Гэтэ миний ингээ бил бинч арай хүрхгүй байгаа байхгүй юу? За тийм л. Миний зүй авмаар байгаа. Тийм. Тэгэл одоо нэг ийм штэ нэг энгийн болох гал тийм юу гэмэр чинь. Тэгэл баяа аль төвсөн мал тэгэл баянараа л байна штэ. Ер нь бол тэгэл факт бол факт л дээ. Тэгэнгүүт чинь амар энгийн болох гол нэг улс төрчдийн юм шиг яаж хийж байгаа нэг шарт ортойгоо нийсэн болчих гол. Тэгэл яаж хийж байгаа нэг амар энгийн болох гол. Яг тиймэрхүү нэг сонсоход угсаа худлаа амар юу байдаг. Эсрэгээрээ нөгөө нэг ядуунаас баян болох гээд ханадаас амар хэцүү байдаг. Тийм тий. Нөгөө гэрт нь юу ч байхгүй түрээсний байран дээр хэрнээсээ амар үнэтэй машин унд зунд. Тийм амар брэнд ингээл хүмүүстэй тэр тим юм надаас ингэж ярьдаг тим хүмүүссэн байсан, ийм юм барьсан байсан гэж ярангууд амар нэг тийм сонин мэдрэмж авдаг ер нь бол. Тэгээ монголчууд юмыг бас ингээд нэг юм жаач хийгээл бодож л байгаа юм байна гэж нэг ингэж бодогддаг гэх юм уу. Монголчууд ер нь айгу брендлэгтэй. Ер нь амар брендлэг. Тэгээд гэхдээ яг хав брендинг одоо ингээд шилбэл нэг хөдөлмөрлөөд чадж байгаа хүмүүсийг бол нэг ийм цүнх барьчиж, тийм юм барьчиж гэж бол хилээд тахнаад бол амар утгагүйс надахгүй. Тэгтээ тэрэнгүү тэр шиг хүн чинь тэгээ нөгөө шаацсан гадаад авсан байна уу гэдэг шиг. За мэдгүй одоо тэр одоо яг юу чи мэдгүй. Тэгтээ ингээд улаан цай хөдөлмөрлөлтсөн тодорхой тэр хүн чинь боловсралтай мэдлэгтэй тодорхой карьертай явж байгаа бол тодорхой хэмжээний тэр юмаа хэрэгэлд зүүж яхад бол тийм манай сод гэрлэгч мэгчвэл ямар гоё сайхан ямар тэр гоё үнтэй амьс саарч ямар гоё сайхан цагтдаг үү те. Тэнгүүт чинь ингээд зүч биш. Тэгтээ юу гэмэр чи ингээд юм нэг юм зарим хүн дээр яг нөгөө бүр одоо гэр нь хоолгүй гэх чашийн тийм биш. Тэгтээ зүгээр нэг юм өөр юмаа брендер нөхөх гээд байгаа юм шиг нэг тийм хүмүүсээс харагддээ штэ. Зүгээр нэг юм өөрийнхөө нэг өөрт нэг байж болохгүй байгаа нэг юм одоо тэр нь мөнгө биш заяа. Зүгээр өөр юмаа ийм брендер орлуулж нэг бусдаас нэг үнэлгээгээ ингэж авах гээд байгаа юм шиг тэгж харагдаж байгаа хүн нэг ойлгомжтой дээ штэ тий. Тийм бол одоо жишээлбэл надад амар харахад л амар зөөрний харагддаг. Тэгээд одоо жишээлбэл даашаалуулуу энэ төр ингээл амар тэр нэг Chanel-ийн гутал, Dior-ийн гутал энэ төр ментри аваад тэр мөр ингээ хаяа story дэж story гэдэг байхгүй юу? Чи даашаалуулуу дагдаг уу? Тэнгүүд тэр мөр нь бол надад ингээд эсрэгээр амар гоё л харагдахгүй юм уу тий? Өөрийнхөө бизнесээрээ. Тэг өөрийнхөө бизнесийг хийж байгаа. Гэтэ жишээлхэн бол нөгөө Tense-мэс тоглолдог. Тэнгүүтээ Tense-ийн ийм зохиор ийм үнээр авсан. Тэр нь тийм брэнд юм гээд. Тэнгүүт тэр нь бол надад ингээд ерөөсөө тийм сонин чихнээс их бол хөдлөгдөв тий? Зүгээр амар нормал гой зүгээр өөрөө юу хуваалцж байгаа юм шиг санагддаг. Заримдаа хүмүүс зүгээр ингээл яг нэг юм хумаа яатсан юм шиг харагдаад. Эсвэл ингээд хизээч жимж явахгүй мөртлөө иж бүрэн тоноглцсан. Эсвэл хизээч би явдаг юм аа. Үнийг ингээд бүр амар сүртэй ингээл амар хувцсны хэрэглэл авцсан. Нэг сүртэй жимний зөв хүмүүх авцсан. Гэтэ яг үндэ тэр чинь дасгалаа хийх нь гол байх чинь хизээч тэрийг ашиглахгүй байдаг ч юм уу. Тэгэнгүүтээ нөгөө үнтэй гольфын хэрэгсэл авч ингээл цуглуулж мөглөлсөн хэрэгж ганц олигтой цохиж чаддгүй ч юм уу. Нөгөө оршуулга нь өгсөн хүнээс илүү чухал гэдэг шиг яг тийм юунаасаа давцсан юу хийж байгааг харахаар жоохон аюу хэцүүдэг. Тэгээ бүр яг тэрнтэйг яг эсрэг заяа. Миний нэг битсэн юм болохоор жоохон дэлгэрүүлээ ярьчих заяа. Яг эсрэгээрээ ийм брэнд, тийм брэнд гэл иймэрхүү тийм юм ярьсан одоо хүний зургийг ч юм уу эсвэл тийм брэндтэй байгаа юм хүмүүс шеэрлэнгүүтээ миний өмсөн цамц 2000 л төгрөг. Би амар энгийн хүн гэж тийм юм ярьж байгаа нас надад амар тэнэс мэддэг. Гэх юм уу? Юу мэр чи? Одоо яг яалах гэдэг хүнийг жигдээс нүг энгийн болох байгаа юм уу? Яах гэдэг нь тийм хүнийг шеэрлж ирснэ. Тэр хүний цүнх 5 сая гэж. Миний энэ цүнх 5000 одоо барыг урагдчихж байгаа.
so what гэд тэгж яриад байгаа надаас эсрэгээрээс амар тэнэг санагдаад. Зүгээр л байж. Зүгээр л өөрийнхөө 50 байна уу 5 мөр байна уу тэрийнхээ юмыг барайл тэгэл shut up гэж бодогдоод идэг. Тэгэхээр аль нь л жоохон хэцүү санагддаг. Сошиал медиа амар хөгжөхөөр ингээд шүүмжлэх юм амар их гарч ирэх юм те. Ер нь бол ингээд өмнө нь болох юм бол иймэрхүү одоо мэдээллийг чинь тэр цэцэг минь багийн 70 саяын эмэг бүгжийг одоо шар мэдээ сонингоос л олж уншин штэ тэгэл баран сэтгэлээс өөрөө уншаал гэл түүнээс тэр сонин дээр ингээд бичээл сэтгэлээ бичнэ чи эндээ сэтгэлээ бичнэ гэл явахгүй штэ. Тийм болохоор ер нь сүүлийн үед хүн төрлөخت нөрөө ингээд амар жажментал хоёлын болж байгаа хаа. Тэр хүний баян нийж магтаал ятгүй юм. Шитгэхгүй. Нүнө. Дараагийнх болохоор надад би ингээд энийгээ би мэддэгдүүлмээргүй байдаг. Айгу би ямар ядаргаатай юм бэ гэж боддог нэг байдаг юм. Ясаа дуургаж иддэг хүмүүс. Ясаа дуургаж аа. Энэ ясан дуурайд идэв термин. Одоо энэ 90 сэж дуурсан уу? Аха. 90 амны гажиг маашин. Тэгтээ ингээд миний эргэн тойрон байдаг. Юу юм тэр нь өөрөө. Чи дуурайд штэ. Бол. Тийм тэгээ ингээд өглөө ээж ингээд талах идэв. Би яг тэр дунд нь дандаа сэрдэгс ахгүй зүгээр талах идэж байхад нь ирүүнийхэн дунд нь сэрээд идэг гэсэн юм ахгүй юу би. Одоо золоо тэгдэг за. Oh my god тийм үү. Так ирүүн дуурайд тэгээд ингээд би тэрийг ингээд хэлмээргүй байдаг ахгүй надаа ингээд зүгээр л хүн идэж байгаа штэ хоолоо. Тэгээд надаа миний ингээд хайр уур хүрээддэг ахгүй юу ингээд яаж болохгүй шүү. Яаж болохгүй. Тэгээд ямар салгаж аваад тусмаадлаа ингэж босоод явдаг. Нүгэн дуурайд байгаа нугасайхаа жоохон тусаач мараад. Тэгээд би хаа зүгээр золоо санамсаргүйний хэлсэн чинь өөр ингэж тэрэндээ ингэж амар том харахаар. Стил дуурсан. Тэгээд тэнгууд нь бүр ингэж өөрийгөө үзье яагаад тэгээ би нэг хэлдэггүй. Гэхдээ энэ миний амар хэцүү. Миний жоохон амар аасдаг. Тэгээд би өөр нэг нойронд айгүй эмзэг ингээд хурдан сэрчдэг болохоор тэр одоо жишээлбэл энэ юм ингээд юу байсан болохоор тийч бодогдоод байт юм шиг лээ. Амар эмзэг тэгээ нэг сэрчгээрээ буцаж унтаж чаддгүй нэг тийм болохоор айгүй хэцүү юм л шүү дээ. Миний хайрын ээж аав хоёр нь ээж нь ингээд ер нь жоохон хурхирдаг. Аав нь амар ингээд light sleeper заяа. Дандаа тэрний хатлаа комплейнт заяа. Энэ conversation бараг 40 50 биш 30 40 жил ингээл өдөр болгох юм байсан. Тэр унтаж чадаагүй яасан гэлээ. Тийм чи тэгээд ингээд тэгтээ хурхирдаг хүн байгаа мал бараг шууд салахаар нэр ингэсэн. Анцалаа ерөөсөө хурхирдаг үү те. Үгүй ингээд заримдаа нөгөө хэвтэрний өвгөө тарч нэг гэдэг урдаж тийм нэг хамар нь тэр ёо бүр яг ингэдэг заяа ерөөсөө хайр нэрээ байхгүй заяа. Тэ шаарилж байгаа юм шиг. Ингээ бураарж унтдаг. Бүр яг тэгж цастыг тэгэл хөөрхөн юмтай яа. Тэр миний амар ядаргаатай зан чанар. Би тэрийг бол мэддэг. Залаа бас амар хурдан идэгтэй. Амар залаг юм бол. Би залаагийн хотпот идээд би залаагийн өөдөөс харахаар би өөрөө мэдлгүй ингээ. Яг ингээ харахаар нэрхтэмж заримдаа гэж идчихэд ч нэг тэгж идэв юм шиг гэрнэ ингээ. Амар актив бүр ингээд тэгээ би яг тэр темпэнд харуулад нэг мэдсэн чи ингээд амар хурдан би хоолой дуусгацсан мэт байхгүй. Би бол ингээд амар тамшаалаа те нэг мах цахаар ингээд тэгээ бас 2 3 үг солонгоо те хажууд тийшээ ивэлтэй те энэ ямар тэргээд нэг үүсэл амар гоё идвэр чи залуугийн өдөөс яг тийдэг дундаа ингээд шеэр хийхээр ингээд тавьчихгоот яг тэгээд байхгүй. Тэгээ би ингээд амар хидээд байгаа юм шиг айгүй удаа хидээд идэг. Тэгээ би сүүлдээ ингээд шууд хүн хүнийхээ нь хувааж тавиад тэгэнгүүт яг ингээд хүү яг хид эзнэр үлгэж байгаа. Тэнгүүт би ингээд би юм хийцэн бахта гэж бодонгот ерөөсөө тэр ингээд хойрдол айгүй шог яа өгдөг байхаар. Тийм ий залаа хайртай. Ий залаа. Залаанда коммент хийгээ. За окей тэгвэл дараагийнх нь надад эрэгтэй хүн энэ урд миний зургийг найзынхаа зургийг аваад өгөөч гэдэг. Тэр бол надад бүр ингээд шууд gay vibe өгдөг. Оо. Эрэгтэй хүмүүс чинь ерөнхийдөө нэг тийм зураг ахуулах нэг тийм юугүй штэ. Бид нар өөрсдөө л ингээд харин тийм зургийг аваад өгье гэл тэгүүлээл авдаг штэ. Тэнгүүд найзынхаа зургийг аваад өгдөө. Гэт тэгэхээр надад яг хэлсэн чинь манай аав яг тийм зураг хийсэн. Машиныхаа ор зураг авах гэсэн хүмүүс амар. Оо тэгсэн чинь манай аав бас зураг авах амар дуртай. Энийг юу бэлт юм аа. Тэгвэл ингэчи яг залуухан эрэгтэй хүн ажиж байлэр тийм. Тий одоо яг морь байж хаад манай аав нарын хувьд машин болоо тэгээд дуусчих шиг байна тийм үү. Тэгвэл яг юм залуухан мөртлөө ингээд машиныхаа өмнө тэгээд ингээд
гэдэг. Тэгж ихэнгүүт жоох юм уу санагдтай юм нэг л. Гэтэ тийм найс нар ус байна гэж. Байгаа. Хүн гэхдээ зураг авч болон заяа. Тэрийг профайл хүртэл тавьж чадж байгаа нь айгүй өөрөө байхгүй. Тэрнээс шал эрэгтэй хүн болгоо бид нар ч гэсэн чи ч гэсэн ингээл хай селфи мэлхий бол хийж л байгаа шүү дээ. Тийм ингээ хөхмөх шихаад ч юм. Тэг жаа хүн тэр бол тэрийг бол хийж болж чинь. Тэрийг профайл болгох юм гэдэг бол бас жаахан. Окей нөгөө нэг хэл аах Instagram билүү Pinterest ч илүү нэг нь мэдгүй нөгөө нэг фильтрийг ашиглах гээд тэгж авсан зураг оруулсан байсан ч хүн коммент хийгээд ороод ирсэн гэж. Аах Instagram-ийн чинь зүгээр нөгөө фильтрүүд нь амар гоё. Тэгж л мэшгэл мэддэг байсан. Тийм. Тэгж аахгүй тэгээ орсон чинь хийштэй нэрээ. Шууд коммент хийгээд. Ёо. Тавтаймаар л үрэмэн дурсанж бүтээх ном. Одоо би юу? Тийм. Надад болохоор эмэгтэй өвөн дээр штэ тий. Ер нь хинч байсан. Гэтэ охтууд л нэг хийгээл юм да. Ингээд төлбөрөөс цогтдаг хүмүүс. Яг ингээд гинт тооцоо хийчихсэн. Сүүлд одоо шилбэл би нэг сургуулийн охинтой ингээд энэ ёочи ороод тэгчихсэн. Яг миний урд төлөх гэжсэн. Чим наа яг ингээд бичих болдог байхгүй юу? Би бол ерөөхдөө тим юм дээр шууд үгүй гэж хэлдэг болцсон байхгүй юу сүүлдээ. Тэгсэн чи яг тэр охин ингээд шууд кассан дээр шинэ чи дөрмийнхийг ач миний энэ карт ингэчлээч гэлөө нэг юм хэлээд тэгээд хийдэж надад буцааж мөнгө өгөөгүй заяа. Гэтэ тэрний үсрэл нэг $11-2 л байгаа штэ. Үгүй тэр чинь тийм мөнгөний хэмжээнд биш үйдэг байхгүй даа гэж яа. Тэг би тэр мөнгөө бүр ингээд авахгүй санаа амардаггүй. Би ч гэсэн. Гэтэ тэр юм дээр хоёул амар санаа нэлтэй. Тэгээ битэрс ингээ өөртөө гарангуудаа яг 50-50 хуугаал яг маргааш нь ч юм уу хүнийг олон өдөр яг тэгэл хоёул маргааш тэрийг бодоод идэг байхгүй юу. Миний мөнгийг өгөхгүй хаа надад хүн амар таагүй сэтгэл төрдөг болохоор хүн миний талаар тэгээ бодчихгүй гэдэг надад амар чухал гэдэг болохоор битэр бол тэрэн дээр маргааш нь маа гэж шууд шилжүүлдэг тий. Тэр өвөр шилжүүлдэг. 30 ч юм уу. Тийм 68 доллар хамгаалцсан алч гэдэг юм уу. Тийм тэр бол ингээд би бол тэр хүнтэй бол ингэж илүү deep connection үүсэхгүй гэдэг амар чухал юу болдог. Надад л амар надад тийм маш дотны найз байгаа. Тэгээд гэтээ ерөөсөө ингэ нүүрэн дээр нь хэлж чаддаг юм аа. Яа тэр ихээр амар хогийн чанар. Тэгээд ерөөсөө сэргэлэн биш надад л амар залбин. Тэгээд олоола хоол моолонд орчоод тэгээ нэг нь төлж яхад тэр мөнгөө өгөхгүй болтож малтдаг бол амар ядаргаатай. Тэгээд мань хоёр шиг мөнгөө нэхэж чаддгүй тий. Тэр нэг ботоол идэг. Орондоо урахтаа. Маргааш нь усанд орж байгаа гэсэн ботоол. Гэхдээ тэгтээ ингээд нэг тийм тэр мөнгө нь ерөөсө чухал биш. Чухал аваадлага ботоод байгаа юм бол мэдгүй. Ярц ингээд миний уур хүрээддэг байхгүй юу? Яахлаараа гэд. Тийм болохоор би ингээд олноороо гарсан тооцоог төлөх угаас амар дургу. Би дандаа хохирлтээ дуустдаг. Тэгээд нэг тийм хүний талаар нэг юм сони юм 100 гамтай үлдчихдэг тоо надад тийм амар хэцүүдэг. Тийш тийм үсрээл нэг 4-5 мянган төгрөгөөс болж нэг ийм сэтгэлдэлтэй бас үлдчих муухай штэ тий. Би бол эргэжтэйчүүдийн шууд уурлаад хөө шилжүүлэх хэлцтэй. Яг эмэгтэй орлуудад хийж чаддгүй юм. Амар сонд яаж чаддгүй юм бол тий. Мэдгүй амплер people pleaser хийдэг л хта тий. Зүгээр дээр мөнгөө шилжүүлэх гэж хай дээр найзрын залах тийм. Найз нөхдөдрийнхөө мөнгийг авчих уу гэдэг. Би тэр тал дээр л үнэхээр амар ойлгохгүй тий. Тэрийг дотор тийм хүн байдаг заяа бүр ингээд чинээс уур хүрээ маргааш харахаар ингээд ажлын хурал мурал дээр ингээд тэр нь бодогдоо л байна. Миний презентацийн чухал биш аа. Миний 4500 төгрөг. Thank God social pay гэдэг юм орж ирээд тэр чинь бодгийг чи бас нэхэмжлэгч гэсэн бас хэцүү те. Эхлээд яг бүгднэрүүн за ингээ хуваа явуулчлаа шүү гэдээ явуулчдаг. Тэгтээ л тэр бол шийдгийн чанар. Плюс эрэгтэй хүн тийм байх гэхээр бүр тэнэс нүдтэй ч ёо ямар үлийн золбин юм бэ л гэж боддог. Тэг яцарсан золбин амьдрал үү. Тэгвэл бити уултаа муултаа гэ. Дээрэс нас нэг яг нэг тэрнтэй төстэй юм пүүнер хоол эзнээ. Би тийм хийдэггүй штэ. Хүн чи би хэлчихсэн юм шиг санагдаад байгаа. Үгүй. Тэр Монгол тохиолж ирсэн юм. За. Надаа ажиллаараа гарчаад би нуудгүй ахта бүгд ингэж амар длоглоо виски дээр авснаа. Би ажиллаа гарснаа би нүсрэл удаал уудаг гэсэн хгүй. Тэгснэ би вискиний мөнгө хуваахарч надад амар муухай штэ. Тэг би муухайгүй штэ. Яг тэр бол окей зөө. Тэр чин бол нэгдүгээрт окей, хоёрдугаарт дринкний мөнгө ч юу нэг хамгийн үнэтэй юм штэ. Тэнгүүтээ тэр яг тим дээр ер нь бол нөгөө зэпэ хийж байгаа хүн нь анзаарах байх юм бол би бол тэрийг шууд хэлчихдээ. Ууж байгаа хүмүүсээ хасаарай. Уугаагүй хүмүүсээ хасаарай. Гэтэ ер нь бол би тэрийг зөрөгтэй хэлэхэд би уусна гэдэг өөр.
ерөөдөө уугааг хүмүүсээ хасаад тооцчоорой энэ гэдгийг бол би өөрөө зүгээр тэр хүмүүст ямар санагдаж байгаа юм гэж болохоор тэгэлждэг. Зүгээр одоо солонгос хоол шир хийчээд ингээд би жоох ийдсэн гэдгийг яаж хэмчих юм тийм үстэй. Фак гэж боддог тийм надад. Тэгэл түл анхнаасаа бүр огт идэхгүй байсан бол бас яах вэ те би цатгалын ирсээ ингээд нэг ч юм цахиалаг байхад нь хуваацсан бол бас өөр хэрэг. Тэгт чинь би та нараас жоох ийдсэн та нар гахаа шиг идээ үдтэй гэж байгаа юм шиг ярихаараа шал инээдтэй. Би нөгөө өөрөө амар нэрлэхүй болохоор хэрвээ би ингээд яг нөгөө мөнгө зөнгөний боломжгүй те хоол маш шийдэл боломжгүй би зүгээр идэхгүй. Би зүгээр идэхгүй. За наач бол гоё ик байна. За миний дараагийнх нь ик юм чаашин зүгээр ингээд мэдлэгч юу нэг ингээд нөгөө симпл штэ. Тэгэхээр би одоо энэ чинь өөрөө жишээлбэл ингээд одоо партнеруудтайгаа ч юм уу тийм үйлдэл гаргадаг л та. Гэхдээ намайг өмөөрөх нь болохоор тэр чинь нөгөө нэг миний партнер болохоор би бас нэг хамаагүй ингээд гэл тэгж чаддгүй болохоор нэг амар ер нь бол зүхтаа нэг амар харц мөргөлт өнгөрч. Түүнээс ингээд улаан цай ингээд нэгний мэддэг ингээд үеийнгийн хүмүүс ээжиж ингээд зүгээр өнгөрөхтөө өө сайн уу гэл ингээд хилээд өнгөрөхгүй ингээд дараагааг нь мэдээд тахад жоох ик санагддаг. Симпл гэж болно шүү дээ. Ой сайн уу? Ажил сайн уу сайн? Ялангуяа монгол хэлэнд те. Энд болохоор яаж хэлхээсээ шалтгаалаад жоохон small talk лөө тийм болчих гээд идэг болохоор үгээ маш ингээд short ингээд төгсгөхөөр мэдлэхгүй болтгоо. Монгол хэлээр бол аюу амар шүү. Ой сайн уу сайн? Ажил тавлагаа хихи тэгэл тийм бахад тэгээд шууд ингээд мэдлэхгүй өнгөрөхөөр заримдаа яг нэг юм мэдлэгч намайг санаж байгаа болов гэж нэг боддөө штэ. Тийм. Мэдлэхүү байх уу гэлээ. За бас тийм. Хүн ер нь хүнийг мартдаггүй юм билээ. Зүгээр тийм баг тэр чинь тийм. Би нэг хоёр удаа өөрөө төрүүлээд хөөе сайн уу гэд игнор дуулаад тэрэндээ айгуу шаргалчихсан. Санахгүй юу? Тийм. Шинэ Монголын хүүхд нэг ганц хоёр тийм юм болчихсон баг. Харин тийм ээ. Гэтэ яа заримдаа яг хаана харснаа санахгүй нэг тийм хүмүүс байдаг. Үгүй санахгүй байсан чинь өөй сайн уу гэл тэгэл өнгөрөө штэ. Тийштэй гэл тий харин тийм ер нь л тэгэл хүн сайн уу гэж байгаа л гоо тий. Хойло тийм монголчуудын тийм нэг communication юмны талаар дугаар их үү. Надаас ингээд нэг тийм одоо энэ physical Asia үзэхэд ч гэсэн бидний юм айгүй юм соёлын юм ингээд амар харагдчих байгаа юм. Ингээд одоо энэ магтаал гэж ойлгох уу, муулч гэж ойлгох уу. Нөгөө багийнх нь хэлэхдээ хараа нөгөө баг одоо ингээд тэр хүний ингээд төсвөртэй байх үднээс нь юм нэг одоо юм баг юм стратегтэй юмнууд хэлж өгч байгаа байхгүй юу. Гэдэг чинь ингээд нэг юм communication skill-ийн арай өөр төвшөнд хөгжсөн яриатай орнууд явж байгаа байхгүй. Нөгөө баг чи яг тавих гэж юм гар надаа мултрах чинь хөлсөн товж чинь нөгөө багийн чи юм ингэж чинь гэж ингээд нөгөөнөөс апортлж байгаа байхгүй. Манайх хой хөдлөд байна уу? Явахгүй шүү. Гэлцээ бүр амар нэтэ тэрнээс ингээд бидний нөгөө соёлын виж байгаа болохоор амар cute санагдчихлаа юм л та. Тэр бол ингээд хайрлаад дээ шүү дээ. Ой гэж игээдсэн. Нөгөө хоёр нэг бүр ингээд өгөх гээд байгаа юм шиг. Хой ямар саппорт болохооргүй юм хэлж мэлээд те. Тэний гой шүү янз л гэдэг байгаа байхгүй. Яг тэр үед тийм нөгөө хүмүүс бол ингээд тэр хүнд одоо нөгөө нэг сэтгэлийн хүчээр даваа шүү гэл нэг юм аваад харж нуу те. Тэр шиг сэтгэлийнх нь хүчийг ингээд саппорт хийх юмнууд ингээд тэр охин баг айгу хөөх юмнууд яриад байгаа байхгүй. Тэгдэл нөгөө нэг бусад улсынхан болохоор хээ чи яах гэж ирсэн бэлээ ингэсэн бэлээ одоо ингээд яаж байгаа шүү. Тэгээ улсынхаа тэр хүндийг чи авч гарч чадчих шүү ч гэдэг юм ингээд нэг юм гээд нэг ингэх бүх юм манайхад янз гоё шүү гэлээ аха тийм нээр суппорт тэгээд яалтчгүй тэр ингээд бидний угаасаа л соёл харагдаад тэрэн дээр нэг ажигласан юм яг нэг тиймэрхүү байсан. Чи нөгөө дандаа ярьдаг штэ монгол хэлээр ингээд мэдрэмжээ илэрхийлэх айгу хэцүү. Тэнгүүд англи хэлээр болохоор амар олон ингээд төрлөөр ингээд мэдрэмжээ баяртай байгаагаа гомдож байгаагаа ингээд хэлж болдог гэд ер нь амар үнэн ингээд санагцсан. Одоо жишээлбэл надаа ингээд би хүний өгсөн бэлгэнд нь ямар гоё байгаагаа англиар хэлэх амар амар заяа амархан янз янзаар хэлж чадсан заяа. Тэгээ одоо жишээлбэл ингээд хайртай хүндээ хайртай гэдэг хэлэхэд ч гэсэндээ ингээд айгу амархан дэдээ ингээд монголоор жишээлбэл би ингээд монгол хүнтэй ингээд хараа би чамд амар хайртай маа гэд хэлэв. Харийнхаа ээж аав хүртэл ингээд амар гоё гэртэй байгаа юм шиг байдлаас нь баярлаа гэдэг талаар ингээд гоё ингээд хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ би жишээлбэл Монгол ингээд ээж аавд ингээд намайг амар гоё хоолоор дайлаад ингээд байсанд ингээд баярлаа бла бла гэж хэлэх юм бол чиг санагдана. Степээр явж байгаад юу яахгүй юу. Би тэдний аав ээжэд би очихдоо нэг жижигхэн бэлэг аваад өгсөн чинь тэр хоёр ингээд амар баярлснаа ингээд илэрхийлээл үгээрээ хэлээл маргааш нь хэлээл нөгөөдөр нь хэлээл гаргаж ирж идээл ингээд байнга ингээд үгээрээ хэлээд байгаа байхгүй надад авчирч өгсөн юм чи ямар гоё юм бэ.
бит хоёр амар баяртай байна гэд хэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би Стеф дэргүүлээд за одоо чи ингээ манай гэрт ирээд чи ингээ манай хамаатуудтай монгол хүмүүстэй уулзнаа. Тэгэнгүүт бид нар үгээрээ юу бодож байгаагаа илэрхийлдэг биш. Ингээд үйлдэлээрээ чи нэг бол бид нарыг амар cold гэж хүлээж аав, нэг бол айгу дулаахан гэж хүлээж аав. Дулаахан гэж хүлээж авах нь чи ингээ өөрөө мэдрэнэ ингээ үйлдэлээс нь чиний өгсөн имийг чи ингээ амар нандинаа те. Бурхны хаажуу тавьдаг ч юм уу те. Чамд ингээ дуртай байгаагаа үгээрээ хэлж чадахгүй ч үйлдэлээрээ ч юм дотроо амар баяртай байгаа. Зүгээр ингээ хилдэггүй маа энэ бол соёлын ялгаа шүү гэж би хэлж байгаа байхгүй. Ойлголоо. Ингээд би ээж аваад ирэхээр юу авч хөө гэл ингээ хэлж байгаа. Тэнгүүд манай ойжороод яг миний харин ээж аваа хоёр шиг тийм гэл орилж морлоо те. Oh my god гэж мэгэл тийхгүй штэ. Тэгээ тийм болохоор ингээд тийм болохоор тэрийг ингээд ойлгохгүй болох юм бол таалагддаг юм байна гэд ингээд ойлгочих үедээ гэж бодоо тийм. Харин яг бидний нөгөө нэг соёлтой холбоотой болохоор гэхдээ яалтчгүй ингээд том болохыгаа зэрэгцээ тэгээд бүгдээрээ ядаж эн тентхийн оронд ингэж аялж байгаа бол ч юм уу. Насанд хүрсэн бол одоо тэгтээ жоохон тийм соёлыг хэдүүлээ сурмаа. Одоо ингээд дгүй ээж аав нар бол бүр ингээд яс маханд нь шингэцээ өөрчлөгдөхгүй байж магадгүй шүү дээ. Хоёуланд нь хэцүү байхад тэднэрт ямар хэцүү байгаа нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгвэл одоос надад ийм иймэрхүү юмнууд айгүй ер нь амар онцгой санагддаг болцоо. Одоо ингээд хин тэнд хүмүүс дайлан заяа одоо ингээд монгол хүмүүс нэг нэгнийхээ гэртээ ураад дайлан. Тэнгүүт хүмүүс ингээд хоол авчраал тавингууд бүгдээ ингээд амаа олохгүй идэх байгаа мөртлөө нэг ч үг хэлдэггүй заяа тэр. Тэр гэрийн монгол хүмүүс ямар амар дайлдаг үлээ. Эднийх ингээд снэк хайчаал юу хахад чинь ямар гоё тэрнийх байштай гэл ингээд үзэж мүзэл ингээд ийм хариу үйлдэл сайтай шүү дээ. Тэгтэл чи ингээд бүгдээ амаа олохгүй идэж байгаа мөртлөө хинэн ч дуурдаггүй заяа. Тийм үү? Нэг сонио. Яхав нэг жигнээс гоё яан гэдэг нэг төрөний тий. Өнөө гэдэг шиг нэг юм бол хэлнэ. Янз ч гэдэг юм тийм баг. Тиймэрхүү юм бол хэлнэ. Гэхдээ ямар гоё алсын яасан ийсэн гэдэг юмыг бол тэгж ер нь хэлэхгүй байгаа надад. Хийсэн үний хөдөлмөрийг хэлж л айгүйх үнэлж боддог. Тэгээд нэг гэрийнх нэзэгтэй ялангуяа ингээл амар тонголзол тэр чинь хүн мөнгөө гаргасан байгаа, цагаа зарцуулсан байгаа. Тэгвэл хинч дуурахгүй ингээл идэл ингэж байгаа надад одоо ингэж жоохон бас бухимдуулах гаддаг болсон мөлий одоо ингэж зүгээр дугаачтай чи дуураад өгөөч тий. Дуураад өгөөч тий. Гэтэ яг би нэг өөрөө өргөцсөн тохиолдолд би бол одоо жоохон нэг тэр үүргийн жоохон ингэж яг өөрийнхөө юмыг бол би яг ингэж хэтрүүлэхгүйгээр яг боддоор энэ нь голсон байна тэр нь голсон байна энийгээ яасан ийсэн ингээл яг үнэхээр ингэж бодож хэлмээр санагдаж хэлдэг байхгүй юу. Тэг яг тэрийг ингэж чам шиг хүмүүс болоо филтэх хэрэгтэй гэж боддог. Би тэгээ заавал хүн айлд урьсан бол монголч бай гадаад ч бай би буцаж заавал баярлаа тэр тэгсэн ч байсан шүү гойсон шүү хэлээ гэртээ ирчлээ гэртээ сейф ирлээ гэдэг юм би бол заавал бичдэг. Тэрийг бол би ингээд ийм насанд хүрсэн хүний жоохон хийх ёстой үйлдэл гэж юу нэг боддог тийм. Магтаал дургу хүн гэж юу н байхгүй шүү дээ. Тэгээ юу н хүнийг магтаад өгчөөд юу н юу дутах юм бэ? Юу дутах гэдэг юм. Би ч ингээл гэр мөртөө бас хүмүүс өрөөл хинч дуурахгүй заяа. Тэнгуү чи надаа би яана тэгчиж ингэчиж бодоогоо жоохон ясаачиж жоохон ингэчиж гэдэг мэдрэмжч бол төрөөд байхгүй. Ямар юу ч хэлэхгүй байна. Ямар сони юм бэ гэж бодохгүй хэрнээ би ингээ нөгөө нэг гаргасан цаг хөдөлмөртөө харамсаагүй хэрнээ ингээ нэг юм яана тэрээ нэрээ жоохон өнөөдөр шоуцын нэвтүүлсэн баг та. Тэрнийхээ яасан арай жоохон минутын нэвтүүлсэн гэдэг юм. Тийм бодол нь айгүй төвхтэй байгаа. Амар төвхтэй шүү дээ. Тийм болохоор би өөр хүн хөрж хоол идэх юм. Та нар зүгээр баяртай гэж юм байна шүү дээ. Тэ нэг юм баярсан бэлэг өгсөн ч нэг баярлж байгааг мэддэггүй яаж байгаа мэддэггүй тэр юм жоохон ингээд айгүй сонио. Би нөө яагаад тирамису хийгээд иддэг гэтэнгүүд би гэртээ тирамису хийнгүүд хамгийн их магтаал авдаг байхгүй юу. Хүн болгоо гэт тэгэхээр нь би энэ гой болдгийм байна гэт түүнээс ингээд гой болдог найз нь магтахгүй ч юм айрт хийсэнгүү. Тэгээд эхнэр мэхнэрийнхээ хөө айл мэлд очихч биш эхнэр мехнэрийнхээ олигчсан хүн ерөөсөө тэгж иддэг юм билээ амар санаа. Ер нь л нийтлэг Монгол айлд очиж харангууд аваад гэл тэнгуут зоолоогийн хөөргөө ийдэг юм. Арай ямар гойлс юм бэ гэл тэгэл би бараг нэг болон толгойд 3 хийж байгаа шүү дээ. Халахтай гой моо гэж тэгж хэлэхгүй бол би бол хийхгүй нэрэн гэсэн жишээлх юм бол тэгээд би бинийхээ өмнө тийм хийх хэвээр үүрэг байхгүй шүү дээ. Тийм үстэй хэнийг тийм болохоор тэр тал дээр хэдүүлээ гоё байцгаая. Тийм ихнэртэй ээжтэй тийм. Би нөө өөр айлт нэг тийдгээ боллоо мэдгүй. Гэтэ би ямар ч гэртээ бол ер нь бол байнга тэгж хэлдэг. Хүшээ миний ээж ямар гоё хийгээвэ гэл манай ээж нэг хоол хийдэг бас байгаагүй. Тэ хаяа ингээ хоол ихээр бараг 100 удаа ямар болж гэдэг байхгүй. Тэр надаа ингээ жоохон ядаргаатай санагдаад байсан чи хөөрхи бид нар хилдэггүй л байсан юм шиг үлээ. Тэгэл юу болж байгааг мэддэхгүй бүгд тэр чимээгүй үдээд тагаар хэлээс юм уу тэгнүүд. Бүгд одоо манай гэртний хоёр ungrateful хоёр bastard байна. Тэг ямар байлээ юм бэ? Ямар зааварсан шиг л вэ? Тэгтээ
бодит фидбек гэж бас сайхан та. Тэр гадаад гэр бүлтэй яг нэг ширээний хойно суухаар ер нь тийм бас айгүй их сурж байгаа. Ингээ зүг ширээ зассан гэсэн хөө ямар гоё зассан бэ гэл одоо тийм айлын ээжүүдээс хүү та яаж ингэж хийсэн гэл асууж масуугаар амар дуртай. Ингээд нөгөө нэг талыг ингэж тавиад талын ажлууртай аалж ажлууртай дуртай хаахад Сөүлэнд нь дуртай. тийм тэгээд дээрэс нь ингээд хоол гэдэг чи айгүй баялаг ингээд ярианы ер нь бол ингээд юм сэдв юм ер нь бол байлаа. Гэтэ яг би тэдний ялчгүй соёл юм шиг л одоо жишээлх юм бол бид нар ийм small talk өрнүүлэх соёл байхгүй. Хүнтэй бас ингээд юу ярихаа яг сайн мэддгүү. Одоо ингээд бид нар юу гэдэг чинь хүнтэй сууснаа гэж хэлэх чи одоо ингээд оркч гэдэг юм уу. Төрсөн ээжээс одоо юу гэдэг чинь тэгж хэлэх чинь айгу бүдүүлэх гэл юмнууд эдэн штэ. Гэтэ яг үнэндээ их цаг хугацаанд заяа би ингээд ботход юу ярихаа мэдгүй болохоор л тэрийг хэлчихдэг. Жишээлх юм бол тий. Нэг хүнтэй таарал яг нэг юм ярианы сэдвээ ингээд олж чаддгүй. Эднэр бол ингээд новшоол ярьдэн штэ ингээд зүгээр л нохоо мохоо тэнд явж байгаа нохоо сургуулийн хаашаа юу ч гэдэг ингээд нэг юм яриа өрнүүлээ сурчихсан угаасаа байглаасаа тийм тэнгүүт бид нар ярьж чадахгүй тэнгүүт нэг хүнтэй таарснаа юу ярих вэ за яасан хүнтэй суусан уу гэхлээ тэр гэхдээ яг үндэ тэр хүний хүнтэй суусан байгаа үгүй тэр хүн ерөөсөө сонирн байгаа биш зүгээр л ярих юм олж чадахгүй тэгээд төрсөн ээжийг бас яг яаж саппорт хийхээ мэдэхгүй байгаа тэгсэн ирнэ одоо юу гэдэг чинь сүү орж байгаа юу ч гэдэг юм ингээ асуучдаг ч юм уу тэр нь нэг тэр хүн сүүтэй үгүй юу гэж бодоагүй зүгээр ярих юм олдохгүй дээ л айгүй их тийм юм үг хэлчихдэг юм гэж бол ер нь батсан. Тэгэхээр бас чаавас тэгэл сэн юм асууж байгаагаар тэгэл хөрх юм тэгэл бас нэг төрцөн хүн яриа өрнүүлж байгаа л зүг шүү. Тэ за чинийх дууссан уу? Дууссан. Энэ нэг хэлж жоох муухай юм уу? Им байг хөлс өнөртдөг юм гэдэг шүү дээ. Хөлсний өнөр гэдэг шүү дээ. Лифт мэхнээс заримдаа ингээ гараа өнөртдөг. Тэр одоо ийк гэх чаашин гэтээ ингээд жоох олоос ирж зурсагдаад байдаг юм. Тэгээ одоо ингээ танихгүй хүн их би жишээ нь аавынхаа хөлсний өнөнд амар дуртай. Тийм үү. Өвгийнхээ хөлсний өнөнд амар дуртайсан. Одоо Стефийн хөлсний өнөнд бас амар дуртай. Ингээ би долоод тийм үү. Тэгвэл миний л юм бах. Би ингээ яг их хүлрөөд тэгээ тэр хөлн гэхдээ тэгж хүлэрдэг хүмүүсийн гэхдээ нөгөө юунд тарагддаг юм шиг үлээ. Тэр өндөр нь ерөөсөөр тарагдахгүй. Тэр заваа байгааг их биш юм шиг байгаа юм. Амар хөлөрд өдөр алга ингээд тийм нэг өнөр дарагч ингээд байнга төрүүлнэ шүү дээ. Яг тийм байхаар бол нэг жоох хэцүү байдаг. Yeah. That's my problem I know. Өөр бастан тэгээ болцсон юм шиг байна. Зүгээр тоглоомоор гэж биш инээдэг хүмүүс гэсэн. Тэр нэр Монголд ганцлаа байхгүй юу? Мэдгүй хин. Хэя гэдэг хях бичсэн мэдгүй юу? Ямар юу? Нара бүх бостон дээр. Оо тийм үү? Хаа гэж байгаа юм шиг. Тэр мэдгүй штэ. Нарагийн нэг бичдэг постноо дээр бүдрээ тэгээ хэлдэг яа гэдэг. Тийм. Окей. Тэр нэг санагддаг зүгээр. Ягаад гэж чи эзнээсээ яаж хийдэг юм бэ гэж үнэтэй бахтаа гэж боддог тийм. Нэг саяхан бас хов санаанд орж ирэх гэдэг шиг байна. Хүйе санаач. Сая сенсац болсон хов юу боллоо? Яг ямар хов юм? Ямар төрөл жанрын хов юм? Тэгээ нэг тиймэрхүү юм орж ирэх гэдэг. За. Гэтэ санахгүй. За. Үнэхээр амжилттай хов боллоо. Хоо яригдсангүй. Яригдаа. Гэтэ ер нь бол бүх хүн хов ярьдаг. That's fine. That's normal human being. Тэрийг тий натурал хүн ингээд подкаст дээр ярьчихсан яа. Яг том болж яваа тэр амаах амхаас урчдаг тийм. Тийм. За. Тэгээ 5-5-ийн хэдэн подкаст нэр маань олдоогүй л энэ тий. Яг нэг май шиг 5 гар тоглохгүй яа. Та хэд нэг гоё юу гэд нэр хөтөлбөл. Энийг юу гэдэг гэдэггээ бичсэн байлаа. Жавжа эмрэх лөө. Ямарч урдлаггүй нэр наасан дээ. Жавжа эмрэх подкаст маань. Гой нэрээ олуулна. Гой л энэ. Жавжа Тэгээ нэрээ гой нэрээ олол гой л энэ тий. Нэг нэртэй. Нөө 9-ний найзтайгаа идэг подкастын нэр чи үлээ. Токсик болов. Хейр. Токсик юм аа. Гой амар кач нэр юм тий. Mango Mind амар гой нэр санагдсан надаа. Нэг тэр хөөрхөн хүмэлээ тий. Амар хөөрх юм лээ. Хоёул юу хөө? Kiwi. Тарвсан Mind. Kiwi kiss. Цаанаасаа нэг өөртөө нэг доошлог юм гэжтэй. Kiwi kiss. Юу гэж яах вэ? Хоёлаа юу аа. Пажама. Нэг хүн юу гэсэн мэлээ пажама тэгээ тоох нэр пажалка. Бажиг. Тэми хааха бажиг тасалчихсан. Пажал гэдэг юм байсан чи энэ машины дэг ямарч ингэж байгаа юм шиг санагдсан юм. Тийм ээ тий. Тэгээ тэгж гоё бицүүн гоё байсан шүү яг. Тэрийн хэмжээнд л гэдэг чинь яг зүг биш үү? Зүг юм үзэж байгаа юм байна. Зүгээр. Зүгээр.
Манай хогны зүгээр гэж хэлэх шүүрсэн айгуу тийм амьдралын мантра тий. Яхаар өгд зүгээр. Бүх юм зүгээр. Энийг хинээс сурсан юм болоо. Бас нэг хошин шиг байсан. Тийм шүү дээ. Бас нэг батагийнхаа нэг тийсэн тий. Юу гэсэн мэлээс анх уусан ганаа илүү хоёлынгийнх нь нэр биш анх уусан ганааг хоёлынгийнх нь нэрийг нэдүүлсэн чинь тийм үг болоодсэн шүү дээ. Ямбаж аажаа. Ямбаж аажаа. Түүнхээр тийм яг гоо. чачи гэдэг эсвэл гэх юм уу. Тийм Подкаст подкаст. тийм юм байна. Тампсап. Чи ямар лаг гаргадыг. Би бүр ингэ залаг чимгэж чаддаг шүү дээ нэг юм. Тийм үү ямар лагийн Чиний над бодгор урууч тийм авьяасаа байхгүй юу? байхгүй. Бондгор төрснийхөө эрийг гарахгүй юу? Тампсап. Бондор урж хөөрхт манай имүнийг хөлийн хөрөг шиг. Хараад баг миний момент сүү орох. Амар. Хинэттэй тийм тагж байгаа ч тийм хүний сони юм дөрөх. За. Тэгээ өмнөх подкаст маань нөгөө нэг дундаасаа яриа нь хасагдаад 20 минут наалгуулсан байсан. Тэгээ 30 минут орсон ч хараагүй юу. Би ч ярьсан утаа сандгүй маяг Бичсээ сандгумаа. Тэгээд та нар яг ингээд зэрэгцээд гоё сонсонгоо бичээд ингээд яаж байгаанаас гоё гэдэгтэй яврамтай. Жишээ нь би ингээ өнөдөр амьс өсөөд хүрээд. Та нар комент өгөөч. Манай найз амьстай болсон байна. Их өөрөөдтэй тий. Найзаасаа Билиг авлаа. хажаалгавлаа. Бажанг өмслөө. Тийм. Олон сайхан. Нэг комент хийсэн юм аа. Комент үлдээлээ явна ажиллаа ингээл уншдаг бах та гэд. Яг л ажиллаа л хийж. Яг ажлынхаа 0. За хэдэн комент нэмэгдсэн байна. Чи ядаж комент бичдэг нэрээ уугуулж аргалуулгаач тий. А тийм тий. Би яагаад тэгж нэмнэр өгсөн бол. Toxic friends гэх нэр өгчих гэсэн шүү дээ. Ер нь л тэр л их гоё нэртэй манайхаа. Үгүй муухай. Муухай. Бид токсик биш. Баба. Энд ирэхлээ. Токсик биш. За тийм ээ. Би тэр токсик биш. Гэтэ би бас ингэ ботсон чинь би тэд ингээд 20 хэд гараалтай нэг сургуулаас хойш хүнтэй тийм өмнөшгөө тийм найзын relationship үүсгэдэг шүү дээ. Яг нэг Тийм тийм амар дипломатик. дипломат тийм нэг adult хүүтнийг тиймэрхүү найз үүсгэдэг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэрнээс хойш үүсгэсэн ер нь анхны найз юм болов. Үүнээс ч газар үгүй. Тийм учраас харин токсик байгаа байхгүй. Харин тэгэнгүүт чинь яг ингээд юм нэг юм тэрнээс өмнөөс нь токсик юмнууд зэдрээд нөө архинаас гарахын би ч одоо ингээд ууг нэг токсик байна гэж хэлдэг юмнууд надад бүгд ер нь аль өөрт байгаа. Энэ нэг архинаас гарахын тулд архичлаа зүудээ салах юм биш гэдэг шиг би ч ингээд тэр токсик юмнаас ингээд амар ангиж ирэх гэж хичээдэг. Тэнгүүд нэнэд тэр намайг бэрэж гэдэг байхгүй. Тэгээ батхараас тийм relationship үүсгэж чадчих нэг амар гоё. Тэрээс ч битээр л токсик найзууд бол биш ээ биш. Very healthy. Дундаж Чи яг нэг тийм зүгээр юм. medium rare. Окей. Жохо шүүс гоож. Гэтэ амттай. Хит трааш. Зүгээр нэг хэлж байгаа нь ингээд амар тийм ингээд ажил дээр найз үүсэхдээ бид нэр юм шүүлтүртэй. Хэрвээ таалагдахгүй бол шууд зайгаа аваад нэгждэг юм. Хоёлаа ингээд юм нүцгнээр. Нүцгнээр ингээд нүүрт болж амар хоотхтай амар хооц юу бахтай тиймэрхүү байдаг болохоор. Тэр токсик найзууд биш бит хоёр. Medium rare гэх нэрлэлчихв. Би Pink Pony Club гэж нэрлэмээр. Юу юм? Дуу идэв. Тэм гоо catch аваас тий. Одоо чи хэлсэн чи шууд нөгөө Тайландын пимпон төгөлтэй санаад За болов. За тэр тэгээ хоёрын нэрийг гусчих шууд. Баяр Byros. Тэр хоёр heroes бол бид хоёр Byros. Энэ подкаст юу н хоёлынх нь подкаст юу нэргүй байсараа дуусчих байгаа тий. Нэргүй подкаст. Нэргүй гэж Аага хэр гоё юм миний бүх хошин шогийн референсийг ойлгодог. Би тэг яг сонссон байдаг тийм аль хамтлагийн юу гэдгийг мэдгүй гэхдээ ер нь бол мэдчихэдэг. Яг бид нөгөө нэг байрныхантайгаа хоол идэл яг ийм шидэл өнгөд манай хэлтэнгүүд энэ хоёрын нэг тэр бүгдээрээ нэргүй гэж нэрлэлцгээе. За дуусах. За тэгээ. За. Нэр болоод өгчөөч та нар гоё нэр. Тэгээ бас ямар сэдв ямар 5 сэдв. Одоо би тэрийн ер нь нөгөө нэг ертөнцийн 3 гэдэг шиг ертөнцийн 5 маань ер нь дуус. Чи таваа дуусаад чиний дуртай балконы 5 тавилга. Чиний дуртай хон агарчуудах чинь брэнд. Хойлоо аялж исэн 5 ус мус гэж ялуу. За эсвэл анхыг хүсдэг. За ер нь дэ бодъё. 5 байрлал ч юм уу тий.
Би хоёр л байдлаар гэдэг болоо. Тийм үү? Тэ бит юм аа. Битгэж Одоо чи арцсан. Йоо. За энэ подкастыг маань гэр бүл хамаатан садан маань үздэг бол бүх хүн гэрх болцгоо. зөв бясалгалын байрлалсан шүү. За тэгээд дараагийн 7 хоногт physical age үзсэн байх юм бол тэрнээс сэтгэлүүдийн талаар яриа. За тэгээд дараагийн подкаст энэ бичлэг 500 лайк юм уу 300 комент хүрэхэд орох болно. Тэгээд дараагийн дугаар хүртэл баярлалаа. За манайха бит хоёр дөнгөс явантрахад нөгөө хоёр толгоогоор Бодлоо л 5 толгой хоёр толгой 50 хэсэгчтэй томьёогоор олж агаад бит хоёр нэрээ олчлоо. Тэгээд манай найзын энэ подкастын хамгийн оргил инээдтэй үе. аргагүй Инээдтэй байж жилээгүй юм л та. Зүгээр л бүтэц байлаа. Тэгээд манай найз подкастны нэрээ бас хийдэрээ. балга барбарис. Би бүр яг тэр хэсгийг бүр тастаж рил олгож тавья гэж бодоод байгаа байхгүй. Болох уу? Болно. Би нэрээ подкастнаас рил тастаж. Хий. Чиний ер нь аккаунт чинь паблик байгаа мó? Үгүй. Инстаграм чаа. Би паблик болгох чи. Окей. Чи дургу байл гэж яах юм? Нах ялгаагүй. Окей. Чин бүр хиний Стефи бүр чиний юунаас ягаа олсон гэдэг коммент байсан дээ. Үгүй энэ дэр нэг мэдээлэлээ миний манайха миний хайрлуу реквест явуулга болно. Өдөр болгоо энэ чиний найз зүг гэж харахаар яг миний сонсогч л Батарчир. тий энэ чиний найз зүг гэлгээл өдөр болгоно энэ чиний найз зүг гэж дандаа хүмүүс байна. миний хайрлуу юу миний хайрыг тайван Монголчууд ч мээр стокераар дүмэн шүү дээ. Тэр Таиланд хүний найз өхөнрөө Таиланд руу орчуулаад бичсэн байгаа. Стеф рүү бичгээд байна. За миний стандараа цааж олсон ганц хайр минь байгаа шүү. Битгий юм бичээд. Тий. Бэлочоо. Найз нь 30 гарсан гэдгийг та нар мэдж байгаа юм. Тийм болохоор найзынхаа балгаар сингл бодоод байж байгаа. тий миний хайрлуу битгий реквест явуулаарай плиз. Тэгээ манай найз мэдгүй яг аккаунт хөгжүүлэх гэдэг байгаа юм шиг хөгжүүлэх. Би яг натурал ингээд хөгжөд байгаа байхгүй. Юу гэсэн үг? Миний бүр ингээд амар тий. Натурал гэж тий хаачаа тий. Харин хаачаад бас яаж хөгжих тий. Үгүй нээчээр чи хүмүүс дагдаг байхгүй юу? Надад л хаацсан үнийг хүсэхгүй байхад нь follow request явуулах надад л амар хэцүү санагдав. Тийм үү. За тэгвэл нээч. Тэр чинь ингээд хүн би паблик юмаа дэлгэмээргүй ингээд битсэн байхад нь би чамайг хүсэж байна гэж явуулах. Сонирхол гэж санагдаад байгаа байхгүй. Тэрний орн зүгээр тэгээ намайг follow хийвдгийг зүгээр тийм санагдтыг. Тэгээ би чи өөрөө privacy хүсэж тийм байх гэж ойлгоод идэж шнэ. Орноо гарнаа. Гормоо өөрчлөлтнөө бууна. Тийм байна. За окей. Тэгээд энэ подкастын нэр балга барбарис. Хитгэл дугаараасаа чи тий. 70 дахь дугаараасаа эхлээд балга барбарис гэдэг. Танайд барбарис гэж болох. Би хөө манай найз чанд барбарис явуулсан би чамд өгөөд. Өгсөн шүү дээ бид уянгараа битэн шүү дээ. Найзаа баярлаа барбарис. Манай найзууд намайг арааш тавих юм байна. Уянгаа намайг бас хоолтгүй бид өөр очмаар л даан чамар завгүйсан. Тийм үсэ юмнууд намайг алхас чи манай найз руу бичгээ болно. Стеф руу бичгээ болно. Манай найзыг өрсөн болохос намайг өрнө. Цаараа ирдэг ба шүү. Тийм уянга угнаг нэр ирэх гэсэн яг нэрэж ганцаар номнууд хоол гэж үгтэй. Яа өөрөө Монгол хартай байсан. Окей, за тэгээд манайхаа балга барбарисын хүрээ дуслаа. Ой бака.